явж байгаа юм байна. Хэд хоног байлаа шавж байгаа. 45. Нөөсөөсөө энэ яадаг юм. Одоо бичиж байгаа шүү. бичиж байгаа. Үзээвч. Тий, эхлэн мэхний чиннээстэй тий. Яг exactly 45. Тэгээ яг нууц шиг хэдий л саясан байна. Нууц биш шүү дээ. 7.4. Тий. Айгуу л. Тий. Гэхдээ би чинь угаасаа бусад хүмүүстэйгээ харьцахад хамгийн жим багт нь орсон байхгүй. 90-100 муутай хүмүүс орсон шүү. Айгуу гоё хэлж байгаа шүү дээ тий. Би бол хамгийн турхаа нь байсан шүү дээ гэдгээ бол жим багт нь байсан байхгүй. Үүдүүд бол авахгүй. Би өөр нэгнээс. Маргал тий. Хамгийн турсан хэдэн килограмм турсан бай. Одоо хамт орсон орцогчноос ч 15 16 тайлшсан. ер нь та бүгдээ мэддэгтгүүц болж байгаа юм биш үү? Ер нь хараад л Нөө байлсан. Байл харж байгаа угаасаа нууж идэх боломжгүй. Байлж майлд өсвч амар өндөр төстэй лаг шоу шүү дээ. Тэгэхээр ч одоо зөв одоо хүмүүсийг тэгээд нэг газар байлгаад хоолтоо тэгээд дээрэс нь нэвтрүүлгээ бичиж аваад бүтэн цацсан гэхэлэрч мангар том ажилласан шүү дээ. Шагналын санд юу вэ? 100 сая. 100 сая. Хөө авсан юм тэгээд Авсан шүү дээ. хин авсан. Хогч. Ажим Нөгөө нэг юу хийж аюултай ажиллаж Төө яасан. Тэгээд бүгдийг 100 саяны ганцаар авчдаг юм. Тийм шүү дээ. Төлөхгүй лөө. Дотор төлөх байхаа залгаж асах уу? Төлөө юу? За ямар ч гэсэн тэгээд авсан ч гэсэн 100 сая чаа. 100 сая Их мөнгө шүү дээ. Яг ихэлцэн юм уу? Одоо л бичиж байна. надад тэрний промо жоон тэг санагдлаа. Тэр шоуны Тийм үү? Яагаад? яхаар ярьж. тэр шоу чи next level болсон байл шүү дээ. Чанартай спо гэдэг production сайжирсан. Тэр нөгөө нэг Томоко ч нөгөө хипстэд амраахын юм дээр ярих гад тэгсэн чинь би орж явах гадаа ануухатай хамт зогсож байсан баг. Тэгээ орж ирээ Томоко нэрсэж байгаа ануухаа нарж иж барьж авч байгаа. Энэ юу болж байгаа. Ямар тийм яа. За яг нэг тийм хүн зохиолын юмнууд бол бай. Ашаа тэгтээ тэгээд нэг юм хүмүүсийг итгэдэг л гэж бод би модал гэсэн бид. Эний дүнчтэй сүүлийн үед бүх юм таалагдах байлаа даа. Нэг Тэр төр засгийн шагнал бол чам агуу болсон. Сайн надад таалагдсан. чи өөр төр засгийн шагналд анхаарал хандуулдаг юм. Би үгүй шүү дээ. Юу. Би одоо эзэн шүү. Анхаардгүй юм чин тэрийг өөр хийж авсан яа. Гэхдээ бас нэг юм яг юм хэрэгтэй үнэндээ энэ үг гэж бас боддож юм лээ. Тэгээд Тэр муу хүүхдийн шагналыг хийж авсан яа. Өнөөдөр аягүй олон жагд үзсэн. сая хавар манай хатуулгууд баг нөгөө нэг айгүй амжилттайсан ерөнхийдөө хүлээж авсан л та. За. Тэгээд тэн дээр бол орсон. Гэхдээ бас одоо яг нэг нөгөө хэлэхэд өмнө ингээд хөг мөг гэдэг ингэдэг байсан ч гэсэн яг доодохт нь за чи даа гэлээ. Тэгэл ярьж байгаа тэгэл яг ингээл хажууд нь маа гэд хүн гарч ирэхгүй л юм шүү дээ. Тэгээд баярлаа. Би яг тийм хүн хармаар ахээ. Түүпстаа гэж нүүрс ингээд салаач өгсөн. Бодлааш те бүгдээрээ очоод шал өөр болж шүү. Юу юм те? Гэхдээ юу бүгдээрээ л очоод тийм шүү. Айгу хүн байлээ гэдэг хөө. Тэрэнгээс Тишаа те. Би тийм л юм хармаар. Тишаа маа түүпстаа хүүхэн боомоо гэл те. Ямар айгу. Би яг тийм юм чи би хармаар байна те. Баярлалаа. Сонсч ийн ах чинь тийм өсч байна. Өгсний тавпаа ордог гэсэн. Итгэхгүй л те. Одоо тийм. Тэгээд суугаад яваа гэх. Гэтэ нэрээ чиний тэр яг би таньдаг залууд шеэрсэн бас би санал нийлж байгаа. Юу Тэ? Тэр Positive Mongolia гэдэг нэг юмны үүсгэн байгуулагч залуу төрийн медалаар тагнуулсан байсан хараад би бол за ямар юу яа. Басан тийм одоо positive байдлыг үүсгэсэн гэж авч байгаа юм байна. Чи одоо өнөөдөр тийм шагнал авсан юм шүү дээ. Яг ямар шагнал вэ? Тэр Хараад хөө. хөтөлбөрийн Гүйгүй. юу лээ? Гацс тийм. Биш ээ. Биш үү? Хөтөлбөрийн хүндэт медаль гэлөө. Тэрийг юу хийсэн байх вэ? За тэгэл одоо хүндэт медалаар шагнууллаа гэж юм. яг вэ тэгэл медаль авах нь аваад авахгүй тэгэл байж л. Хэн соёлын төргөрийн ажилтг үгүй таах. Маа. Очоод авах юу дээ сайн уу? Өстэй. Наач гэсэн. Би ч бас Facebook дээр соёлын тэргүү май заа гэж бичижсэн баггүй юу? Тэгсэн чинь харин би нэ Start News-д ажиллаж байсан шүү дээ. Намайг гарах гэсэн чинь шинэ жилээр надад өгчтэй. Я баярлаа. Тайс дээр баярлаа гэж. Яг одоо ингээд яг юм тийм үлээ. Би бол тийм утсаа. Одоо ингээд олон шинжил хөтлөө баярлаа. Тэгэнгүүт ингээд хөөрхий бас тэр чинь хамт олонныхоо нүдэн дээр тэр олон хүмүүсээр ингээд алга малга ташуулаад тэр медаль юм авах ч гоё байгаахгүй хүмүүсийн хувьд. Чи нийгмийн хэрэгцээ болчихсон шүү дээ. Тэгээд магтуулчих те.
Та энэ юуг анзаардаг одоо сая хэдүүлээ 12 сар шинэ жил гэж явдлаа шүү дээ. Байгууллагын шилдэг ажилтан бидний хөдөлгөөн юм юу биш ааш нэг нэр өгөөлтэй тэрийн дуудаад тэгээ анзаархаар шинэ жил ингээд төгсгөл хавруу орж мороод нэг 0 авах гээд явж маахаар зарим хүмүүс нь амар юм стресс чихнээс ирэлтэй. Тэгээ би ингэж яах тэрийг шагналаа маглаа. Та тийм юм анзаарч ирсэн ба. Тэгээ яг би байгууллагад ажиллаж байгаа. Санжаа бид чинь нэг байгууллагад 7 жил хамт ажилласан шүү дээ. Гэтэ яг шагналын төлөө бас хоорондоо өршөлттэй шүү. Харин тийм байлаа. Би ингээ анзаарсан. Тэгээ байж л яг шинэ жил ойртоод ирэх нэг чи бараг бат оны шилдэг. Тэгж үгүй те. Оны шилдэг гээл яг ингээд авах яг хүмүүс мэддэг юм аа. Харин тийм байлаа. Би тэрийг энэ жил яг ингээ анзаараад нэг анзаарчаад тэрийг жоохон анзаараад байнгут ингээл зарим нь аймаг бохирдолтой тэнд ингээл гид доож муухан нэгсэд ч юм уу те тэр аваа ер нь жоохон тийм байдаг анзаарсан шүү. Яг ямар байгууллагын соёлтой байхаас шалтгаалх байхаа наач тий. Анханасаа тэгээд өрсөлдөж мөсөлдөд явж байгаа бол тийм өрсөлдүүлэхгүй одоо ч ер нь өрсөлдүүлэхгүй болсон байл юм. Яг л хүний нөөц багтаа болчихж байгаа учраас хооронд нь өрсөлдүүлэл нэг нь гадаад явуулах хаш чи нөгөөдүүл нь бас энэ муу жил болох явж идэг гэл угсаал тэр чинь одоо өөр янз бүрийн ур чадвартай хүмүүс байгаа юм чинь гэл тэгээд нөгөө бүгдээр ингэ гомдоохгүйгээд бүгдийг явуулж чадахгүйгээс хойш тэгэхээр тэрэн дээр байгууллагуудын дээр өөрсдийн хүний нөөц удирдлагуудын дээр ноу хау дээр л орох ер нь бол энэ генерашн зэт ажил хийж чадахгүй мадахгүй гэл ингээл шоолох гэсэн чинь санжаа дээр орондоо ярилцаж битэрч старт хийх зовоодаг байсан юм билээ. ажилдаа ирэхгүй тэгээд шоу ингээд ер нь жил дараалал ээлжтэй шилдэг ажилтаа. Өөрхөн авахгүй. Өөрхөн авдаг юм. Үгүй яг байгаа. Гэхдээ ер нь битээр ингээд би авангууд дараалсан санжаа авах хэрэгтэй нэг юм заа. Тэгвэл хараа явчих. Тэгээд ингээд би нэг ингээд ажиллаар их авангууд дараа санжаа заавал юм солонгос болгосон. Хойлонгийн гэлэх гээд тэгээд ингээд битээр ингээд ажлаас нэг зэмлэл битээр чинь ажилтаа айгу хоцордог хоёр. Ажлаа ер нь бол явуулдаг, старын ажлыг сайн явуулдаг. Гэтэ ер нь бол цаг гэж ер нь баримтлагыг дээр жомоо усах гайлаа. Тэгээ захирал ингээд шүүмж хэлэнгүүт дээр энд ажиллахаа болий. Болчих. Тэгээ ингээд баг явлаа мавлаа за гэж. Аргач те. Тий, generation Z-ийг муулах гэсэн чинь яг манус өөртөө тийм байсан баг. Ялгаахгүй те. Үе үедээ л байсан л аа. Шинэ жилийн баяр. Одоо жоо өгшрөөд тэгээд. Ханаа альмаа ерөн шинэ жилийн баяраа яаж тэмдэглэв юм бэ? Жил болгоо одоо 31-ний өдрийг гэх юм уу те? Найз залуутайгаа хамт тэмдэглэдэг тий. Тэгэхээр хүүхдийн өгийг сонсоод. Хүүхний хавгээс Айгу. Монголчууд чинь нэг тийм уламжлалтай шүү дээ тий. Дийлэнх нь яг телевизээр хүүг хэлж дуусаал за одоо гарлаа за шампаска бодолтой. найз залууд удаж юм дүүч. Удчих шүү Тий. дээ. Тий. Би нэг дүүгээсээ нэг цоошин плэстэй шиг би хямдхан худалж авчиж хэлээ. Ингээд тэгээд юм хэрэггүй болоод Би дүүгээд ийм өнөр өгчөж байгаа юм шиг ааваа. Чи ууртай байсан юм аа. Би PlayStation 4-тэй байсан. Тэрийгээ баг хог дээр цолдоод гүйж чаасан. Нэгэн цагийн эндүүрлээр тэгээд чи авсан байсан тий. Сэтгэл эмоцоор юмд хандах дээр яаж яана. Үгүй ингэсэн байхгүй чинь. Одоо ирчих дүү. Хүмүүст гоё. Уусаа буруу ойлгочих магадгүй. Зүгээр дургу үргээд гэж. Дургу үргээд. Тэр. Би найз залуутай PlayStation 5 бэлэн тавьчих уу. Дүнж гарч ирсэн. Баяр байгаагүй дөнгөж гарч ирж исэн. Тэгсэн чинь харин нөхөр нэг Sony-гийн бас нэг PlayStation-тай холбогддог чивч байд юм шүү дээ. 800 гэлөө нэг хэд байсан. Нөхөр надаас мөнгө зээлээ. Тэрийг аваад тэгээ хуучин хэрэглээсэн бит хоёрыг хамтдаа явж авсан тэдгээс 50,000 гэж хөвчээ. Хэрэглэхгүй чи надад өгчих байх та гэж би бодож ирсэн хгүй. Тэгсэн чинь нөгөөтхөө надад нөгөө зээлсэн 800,000-аас хасыг идэв. За юу надрахгүй л амт байсан. Мандар нэрий те. Тэгээд бидний авч өгөөд тагтны. Тэгээд 750 яасан. Гомцсон за тэгээд бүр тэрнээс хойш ингээд зөндөө юм басан. Тэгээд за. энэ хоёрын харилцаанд хожиж байгаа нь манай Би ойлгосон шүү дээ. би гейм шиг одоо яасан юм бэ? Би ч тэгэл өмнөх өдөр үерч байгаа чи мохонтой гуйлзаад. Юун дээр яасан? Альбигийн ярьж байгаа залуу бэ гэж. Биш яа. Ямар муу амар хөтлөж. Манай найз зөвхөн намайг бүкет явж явдаг тийм охтод шүү. Тэгэхээр альмаа ихч бол авч явахааргүй л ер нь хүн штэ тий. Авч явахаар уустай. Ангүй авахгүй хаа.
Арай бүр мөн PlayStation авч өгч. За одоо ихтэй ингээд салаасаа. Би ч брог анх үзэл энэ нэстэ янзын брог гэж үзээд төсөн. Манай ихсэр ер нь дургу байхгүй. Тэнт юм аа. Энэ нүүд би ингээд хажууд нь үзэл байгаа. Чи юу үзээд байгаа юм? Үгүй энэ брог яг явна. Энэ их гоё гэдэг юм аа. Би чинь өвчлөлтөө чинь юу штэ юм. Ер нь гэр бүлийнхэндээ амар холбоотой заяа. Яаж иж байгаа л таарад идэг заяа. Сумья байна. Тэр нөгөө хин ихч байна. Баярмаа ихч байна. Аав ээж хоёр нь байна. Бүгдээр манад явдаг ус. Манай баярмаа холбоотой шүү дээ. Баярмаа л гэж. Чи баярмаа манай ахын дүүл гэж. Тий, нас мас нь ерөөсөө Монгол улс дээр мэдэхгүй шүү дээ. Тийм үү? Тий. Би ч гэсэн мэдэхгүй л дээ. Тий, манай баярмаа гэж. Очоод ханаа хоёр энэ жил шинжилгээ хичнээн ер нь ажилтаа байна. Ер нь баг ус шинжилтэй. Ер нь тэгэл хүн болгонтой таахаар багал гэдэг тий. Багал Мэдэгдэхүүцсэн. мэддэгтгүүц. Одоо бас нилээн хийд дуулдаг дуучдаа нэрийг хэлээд явах тий. Гарууд бол бүр халтургүй өдрүүд байна гэж хэлж байгаа юм чи. Оо тий. Байхааргүй хүмүүс тий. 7 хоногт 2 л явж ийн багч. Тэгж хэлж байна. Тэгэхээр бас гадуур ер нь Тэгээ ер жоохон нь азаа бол тэгтээ сайн байгаа юм шиг. тий. Аруунагч Morningstar хоёр юу ямар Чи нөгөө вайн хийсэн юм чи тий. би ч нөгөө UJ Arena дээр ажиллаж байгаа. Тэнгүүд UJ Arena ч ерөнхий үднийг өдөрт нэг 2-3 шинжил болж байгаа хөө. Тэгээ нааш чи явах. Тэр хоёр л ерөөсөө яагаад сонсож байгаа ч тийм яг ингээд нэг энэ руугаа ороод нэг ингээд энэ руугаа ийм том шинжилгээр бол багхгүй юу үстэй чи. одоо энэ жилээр баг хамгийн вайрал дуу үстэй тий одоо тэр дууч. Энэ жилийн вайрал хөтлөгчд юм ба. Содоо бас байд. Содоо сайн хөтлөж илээ. Мэдээсээ дахаа уунах хөтлөө. Ямар ч хөтөлт байхгүй. Бараг нэг 7 онс нь 10 онс нь зааст баланглаа гэсэн. Яг өгч боож дуудлахгүй л. Мөнгө байхгүй, юм зарагдахгүй. Амар урдлаа. UB-комедиг хойтлын өрөөнд ирж матаа сууж ясан чи тайвшир шааж. Энэ бас юм уу яа шааж. Өөр яах гэдэм сте. Тэгээ тайвшир яаж миний өгш юу вэ? Гэнэрэ ганцаас нэг үл юм боо. Тэнгүү чи амар тавьчих юм чи ёо за ашгүй заасан юм саа гэж. Ашгүй дотор амар ашгүй. Тийм байна. Гадуур жоох муу илээ. Тэгээ одоо яах вэ? Бид нар л гоё байна. Пим үе тавьцаа. Тий, тий. Тэгээ нөгөө том байгууллагууд чинь угаасаа 2 жилдээ нэг шинжил тэмдэглэдэг болоод байгаа юм биш үү? Угаасаа том группүүд үү? Тэгээд жижигүүд нь бас дагаад тэгээд байгаа юм шүү. Тэгээд тэр компани ч одоо их жил манай 20 жил 10 жил шинжил хийдэг юм байл шүү дээ. Тийм манайх ч одоо 2 жилийн дараа ингээд стори хийсэн шүү дээ. Тий харин нэг тийм Чи 10 жил үү? тиймэрхүү тий 10 жил 20 жил дээр дараа жил айтай тэгмээ энэ жил хийхгүй гэдэг ч юм уу тий. Төрийн албанд гэхдээ бас мерсер хийгээд л ах шүү. Нууцаар хийж. Нууцаар хийж. Өөр нийслэл хийж. Зүгээр танилцсан шүү. Тийм. Тэгээд одоо яах вэ? Тэгэл эдгээр өөрөөсөө тэгээд хоригсон ч гэсэн би л бас нэлийн эдэн шинжилгээ алдсан шүү. Тэгээд ер нь ингээд тий. Хэдэн шинжилгээг ингээд харж ах хөтөлбөрүүдийн чи анзаарч дуучт нарийн цөөн болцоо үз. Химинжил. Өвлөө үг байхгүй л. Өглөө үгэн байхгүй. Тэгээд ерөнхийдөө нөө дуучт нь ингээд нэг сүүлд нь нэг асаа нэг гарч ирдэг ч юм. Тийм. Үсрээл 3. Тий. Үсрээл 3. Дандаа 2. 3 тий. Үсрээл 3 билээ. Тэгээд тоглоом тоглуулна үстэй гэл. Тэгэл тоглуулнаа тоглуулна гэх юм. За доорож 3 тоглоом гэл. 45 минут байсан шин. Гойны шинжилгээг сая 45 минут байсан шин. Махаа шүү. Хүс гараад идэг захирал нь хараад тэг хүмүүс ярих юмтай болохоор гоё. Манайс чинь нөгөө нэг янз бүрийн саркаст ярих юм байхгүй болохоор Оос тэр контент гэж шааж байгаа. Дундуур нь явснаа. Өөс чи одоо ер нь юунийг юу гэж байна? Ярих юм чи тэгээд согтуугаад ирэнгүүч дэр ярьж байгаа юм чи сонсохгүй шүү дээ. Юм яриад байна тэнд баг хоорондоо үстэл ингээд тэгэнгүүт чи бүр үнэхээр махаад байгаа. Нэг хэсэг амар тэнэг бидэд яг комеди давтах яг нэг хэсэг шинжилгүүдээр амар их юм яаж урлагийн номер олгож комеди аваадсан те. Газар тэр бол ер нь амар буруу байсан. Тэгээ газрууд одоо ер нь тэрийг ухаарад энэ жил бол тгийг баг. Тэгэхгүй нэг одоо шинэ жилийн комиссингууд нэг юм залуухан те нэг 21 22 доктор за нэг комеди авчи 2 комеди авчингүүл яг байгууллагын шинэ жил дээр очихоор ч халан комеди гэж амьдралдаа мэдгүй хүмүүс. Тэгээ шинэ жилийн баярна гэж яг тэнд нэг хүн гарч ирээд ингээд аа сайн байна уу гэдэг 15 минутын ярих амар зохимжтой комеди авч бүтээр нь хөтлөгчөөр нь авчих зүгээр шүү. Тэгээд сүүлдээ одоо яангуут бид ч гэсэн өөрийгөө нэг тэгж би л тэгж өөрийгөө жоохон шигчээсэн. Хэрвээ энэний оронд та хөтлөгчөө олоогүй байгаа бол би яг зөв дунд нь маазраад ингэ нөхөөс ингэж яриад хэрэггүй шүү дээ.
Зарим газар мазрал би хэлж байгаа. Наа бараг энэ наадхны хооронд болоо зүгээр л дуучин мууч авчил бараг хүмүүс чинь баярлаа шүү. Хамаах бид нэлээд тэгж явж исэн те. Тэнгүүд ер нь би бол мөнгөд маань нүүц байгаа ингээд өөр хүсчтэй очоод тэгэл тэг мөнгө авах нь амар байгаа л та ороод харуулсан. тэгээд амар хүсэж байгаа юм чи очоод ажиллана шүү дээ. Тэр хүмүүс ч гоё биш. Эргээ надад ч мэдрэмж нь гоё биш. Нэг тийм амар нэг хэсэг айгүй. Бараг шинэ жилээр зүгээр ойроос хармаар байгаа хүмүүсээ хэлэх ч хамаагүй бараг авах шинэ жил. Тийм хүрэн дээр нэвтрүүлгээ хий гэдэг. Тий. Гэхдээ зүгээр би л бараг тэгмээр юм бил. Тэр хүүхэн гоё хүүхэнтэй зүгээр дуутчихсан нэг хэдэн дөрөв гэдэг. Харж байгаа явуулж байгаа. Тий. Тэгэл ойроос хараад болоо шүү дээ. Гоё харагдаж байна гэдэг. Энэ жил гэхдээ тэр оргил медиа гэдэг компанийн айгуу гоё ажиллаа тий. Оргил медиа ер нь хамраад байна. Тийм айгуу гоё хамраад байна. Угаасаа нөгөө олон жилийн түүхтэй л дээ. Гэтэ энэ жил бол бүр яг онцгой яг ийм цогц бүр яг ийм медиа групп болсон байх. Одоо хөтлөгчнөрд айгуу амархан болоод болчих. Бидний би үнэхээр зовоогүй. Одоо ахаад нэг тэдний нэг шинжилгээг хөтлөж байгаа тэгээд айгуу амархан болоод өччихгүй тий. Бид нар ингээд очлоо. Яа ингээд сценарын дагуу ингээд чихэн дээр за энэ өгцөн бүлнүү бэлэн гэд. Тэгэхгүй болохоор чи өөрөө бүх юмаа хийн ихлээр чи айгуу Оргил медиа чи одоо нөгөө хамтлаг нь ирчээд гараа өргөөд идэг зарлангууд аян тавьдаггүй гэх ингээд тэр оронд нөгөө дүүлний эвгүй байдалд орно нэ тэрийгэл тоглолтын ерөөл ордог, снайв руу л ордог байсан шүү дээ стрим рүү. Гэсэн одоо энэ жил ингээ харж байхад бол нодноос ч гэсэн баг. Ер нь бүтэн найруулга хийдэг болоод бүтэн тоглолт одоо камертаа бүгдийг аваад явчих. Тэгэл улс төр мөр бүгднэлд ороод би жил те намын PR юуша бас нөгөө юм өнөч тий нам мам гээл одоо тэгэл чи ажил нэмч тэгэл явж тэгээ удахгүй өснө баатрах гэсэн өнгөлхөөлгүй гэдэг. Гэхдээ гоё юм жилээ. Би бол тэр шинэ жил зохион байгуулж байгаа багийнхан надад айгүй гоё амар таалагдсан. Яг өчигдөр энийг ярьжтэй. Амар болсон. Гүйл хөтлөгч нөө артистууд угаа залгаа. Ирж гинөө, холж гинөө, наашаа цаашаа гэх. Тэгээд залгах үе гарч ирдэм маа. Тэгэхгүй бол нөгөө хөтлөгчнөр чинь дээр хэд идэм үлээ те. Тэ нам дээр хэд идэм. Нөгөө ямар хөтлөгч залгаж байгаас нь шалтгаан. Бас явчихараас гайгүй байна. Хэдэн жил өмнө чи ингэж гэдгээс одоо тэгэхгүй сайн байна та нэг ингэж болохгүй гэдээ бас уучиртай болчихсон. Тэгэр нь тэгдгүмээ. Өчигдөр ачи ер нь яг юм тайд дэлгэцгийг хичнээн жил явж байгаа юм байна. Би тайз майзаар нэг олон. Гэхдээ ер нь надад яг юм Тайзтай өнгөрсөн. Намайг төрөхөд байжсэн шүү дээ. Би 24 жил наасдагт наад үн чинь төрж байхад байжсэн. одоо нэг юм 10 жилийн хүүхдүүд гэж бодно шүү те. Уран бүтээл Өчигдөр ахыг бол нэг 10 жилийн хүүхдүүд гэж Хит хэлсэн байхгүй юу? энэ ах жаа Намайг намайг хүмүүс 10 жил таах 50 урж байгаа гэж бодоод. Тэр царай залуухан хараа ямар хөвчлээ юу. Залуухан яриа мэрээ дээ тий. Нам суугаагүй. байж байгаа сайхны брэндүүдээ хийнэ. Энэ зүгээр тарганых л. Тэ яг юм дүүрээ шаа. Өчигдөр хат нэг 12 жил болсон бохоо те. Наа гоёд байхад бол ямар ч Старны жилдээ хоёулаа орсон 22. Старт Санжаа би тийч старт ороход 20 би 24-тэй. Санжаа 23-тай байсан тий. Тэрний өмнө ч ихэр UBS Eagle телевизэд мэдээ уншигчин 17-тай. Оо Тэгэхээр баг 30 жил бол мааш. 2000 ер нь телевизэд орсон 2006 Урбан ток хэдэн жил явж байгаа. урд тогч 7 гэл. 7 гэлээ. Тухайн 10 жилийн Яг 3 жилийн дараа авч. яг 7 жилийн ойн гэд тэр байлж штэ нөгөө цогтоо мандуу. Гатаныг сууд ширэлцэх шүү. Акс сатан дээр нэг юм бонороо зогссон нэг тамнейлын зураг. Тэгээд нөгөө нэг анх удаа хийж ороод дээр буудалтай караоке марк. Гэсэн чинь нэг бүх мөх яриад жодоолсон. Альмагаар юу нэ? Альмагийн контент яаж? нөө яхаа би ч одоо рилэл бацааллагчтэй. Аа. Тий чадахгүй шинжилгээр рилээсээ бацлаа. Хоолоогоо их зарж гинүү. Тий. Альма ер нь тэр нэг кино уншдаг баг Монголд анхдаг ч ах те. Би кино тайлбарладаг. Ер нь контент болгосон тий. Тэгсэн чинь ингэ явж ирсэн хүмүүс чинь гарч ирээд тэгээд баг хүмүүсийнх нь нэг баг шүү те. хасах шаш тийм да. Тэр ихтэй чи яг юунаас санаа авч ирсэн юм бэ? Гадны юм үзчихээд юм уу ер нь Ингэсэн штэ хөө. Яг энэ офис дээр манайх офис л төсөн. За. Тэгээд нэг TikTok хийчихэд байжсэн чинь нэг юм эвгүй царайтай ах. Яг юм доороос авцсан эвгүй царайтай маш эвгүй царайтай ах. Ажлын саналтай өгсөн ингээд. Тэгээд ямар ч юм ингээд тэгсэн чинь одоо нөгөө нэг TikTok-ийн продюсер байсан баггүй мөхтөлөх маань.
байсан юм байлээ. Тэгээд үгүй мүгүй гэдээ яваад байсан чи яг нөгөө ах тэр яваад очив штеп. Тэгээд юу их туртай хобби нь юу гэсэн кино үзэх гэдэгс чи. Тэгээ яг тэгсээ за тэгвэл над хоолой гэж ашиглая. Кино ярих байв зүгээр юм. Чи сууж байгаад нэг кино бичиж өгөх гээд. Тэгээ би яг Орсын ихний өдрөө ингэж санаад байгаа хгүй. Яг контент гэж юусоо ойлголтгүй байгаа шүү дээ. Тэгээ ингээ яг ямар ажил дээр орж ирэх гээд байгаа мэддэхгүй ойлгомжгүй. Кино бичиж байгаа заа юу ярих гад. Тэгээ яг Twilight-ыг бичээл үзүүлээл дээрсэн чи окей хоолойг навшчих гэл тэгэл. Тэгээ би тэр ажлаас мураад яг ажил гэж ямар юм бэ тийм. Их том оффист те ингээд кино ярина гэж одоо юу исэн бэ ажил дээр юм. Тэгээ 7 хоног хүний нөөцөн заашаал тэгэл нөгөөх нь хөөрхөн явцсан. За ийм ажил байж болов болохоор юм байна гэж хэлчихсэн. Яач гой хоолойтой тий. Тэр бол аах Тэр нэг үйл чаддаг манай нэг найз би уудсан. Чи тэр альмаа гээд олоогоо тийм хоолойтой найзхантай хэрэлдвэл хэлдэй л юм байна ч гэсэн. Чи нэг юм хоёр тустай байхгүй. Гой хоолойны эндээ. Гой бус хоолойны эндээ. Бас нэг шодон хоолой байна. Байгаа байх. Нэг гаргаач яа хүмүүс сонирхолтой. Шүү дээ би. Хаана? Манайхагийн үер. Нэр 21-т үл 22-т байхдаа энэ альмаа их орон дотор ямар хоолой гаргах юм бол гэж боддог. Яг энэ хоолой янах хоолойгоорой. Одоо ингээд хойш одоо дэвш одоо дэвш. Ийм агаас юу тийм. Нэр шүү. Би нэр шууд хэлчих. Нэр тийм. Их хүмүүс тэгж боддог байсан баха. Манай үеийнхэн жинзээ хүүхд мөхд байхт яг нэг эд саадаг байсан үе дээр нөгөө тэгж бодож байна. Тийм буруугаар ойлгоорой. Нэр шүү. Би үнэхээр тэгж боддог байсан тий. Гоё яа. Гоё ярьдаг. Тийм ээ. Нэр тэгж бод. Гоё ярьсаар юм бэ. Тийм. Зарим хүмүүс чи одоо яг ардуур мардуур ингээд ярьж болно шүү дээ тий. Чи би яг ийм фэн бейстэй биш. Яг хажууд ирээд бүр энэ харин ч гайгүй байгаа байхгүй тий. Бас зүйл орж ирж байна. Яг дөнгөж эхэлж байхад чи орон дотор яаж дуудаг вэ? Дуграад үзүүлээч гэдэг бас байсан. Та тэгж бичлэг хийсэн байсан мөлөө? Постмос хийгээгүй лөө? Тийм лөө. Яг зөвхөн voice over хийгээд бусдын контент бол paid account нь югтүүлээ нөгөө OnlyFans мэстэй. OnlyFans бол мөнгийг Яа юм шиг яа юм. Тэгэхээр гоё болоо да. Би эндээс өөр гоё болоод авах юм болох мэдгүй байна. Чаа. Subscribe хийх үү? Тийш дээ. $10. Хамаагүй 25 байсан. Нэр ийм гоё хоолой тэр болгон төрөөд байхгүй шүү дээ. Ховор шүү дээ. Тийм. 7 нөхний контентын чинь сар 4. Биш ч юу. 1000 зардууд оруулах. эмчтэй хоолойнууд ховор шүү. Тэрний хоолойхоо зургийг зарсан дээ. Urban Talk нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар найруулаагүй 5 удаа нэрсэн Ultra Smooth Flirt Vodka юм. Энэхүү водканд 5 ТV-ийн 34 оронд хүлээн зөвшөөрөгдсөн мөнгөжүүлсэн шүүлтүүртэй гэдгээрээ онцлогтой. Bristol Distillery Group-ийн лицензээр хүлээн зөвшөөрөгдсөн International Spirit наадмын алтан медальт. За хамгийн чухал нь найруулаагүй 5 удаа нэрсэн болгоор харих юм. Watch me win, then watch me do it again. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны мэдээллийн ивент этгэгч Urban Talk.
Одоо эмэгтэй хоолой одоо энэ хинийх бол нэг өрмөц яг юм нэг болоо ш. Тэгвэл одоо нөгөө нэг хэн биш нөө бартендер хөөхөн. Ти юу? Ти, yours ти. Ти бол хоолойгоо зарж. Тигийнх ч болохоор нэг юм жоохон сөнгөдөө бүдүү маягийн хоолой. Тэр тигийн чи өмнө тэр хоолой чинь та нар гэрлээ мэрлээ DJ жүжигч. Тэр чинь бас нэг хоолой. Ти гэрлээ мэрлэгээ хоолой өстой. Энэ хоёрын хоолойны чинь анхдаг гэх юм бол чи нэг on and off насаа гिच санаж байна. Насаа гिच тийм санаж байна. Анхдаг ч үүдгүй нөх. Тэгээд ингээ яваад. Тим хоолойныг юу нэг дүнгийн чиний хоолой бас яг юу нэг. Одоо энийг бол бүр тэд чинь бүр юм тарифтай бүр юм PPT гаргацсан байна. Ийм хоолой тэд юм чи тийм гаргасан уу? Би чинь минутын 6 явчихсан. Явтаг. Насаа хоолой өрөвчлэн байна. Насаа гिच яг насаа чи юу хөлбөр юм баггүй. Одоо юм пи. Минутын 100 гэхээр ер нь бол бага юм биш үү те? Харин тийм. Тэгэхээр чи ер нь рекламууд чи усраш. Масад чи хоолойнууд чинь тэр чи ер нь нэг реклам 100,000 төгрөг уншиж байна гэдэг. Тийм гайгүй шүү дээ. өдөр болгон уншаад байгаа юм байхгүй шүү дээ. Тийм үү? Тийм амар реклам хийлэгдэж компани тоо. Монголд одоо PVC-чээс жоон баацчих шүү биш те? За, хануу Америк хэдэн жил болов? 2 жил. 2 жил бисэн. Тэр үед ууя. Өөд сайхан уудах завгүй байсан гоё байсан. Тэгтээ шүн баг 4 мөрөөц тунтах гал ивчих байгаа заалахтай. Чи яг тэнхий цаг авш. Гоё юм хийстэй би Америкт тэгэл. Дажгүй сайхан байсан. Америкт баруун эрэгт West Coast-д одоо энэ баярмаа баруун эрэгт лөө. Гү би зүүн эрэгтэйсэн. Баруун эрэгт баярмаа эдэртэй кино хийжсэн нөгөө шин Dan Herzog гэдэг. Продюсер Netflix Hollywood-ийн кинон дээр ажиллаж байсан. Тийм нэг бороо Монгол их нэртэй. За. Тэгээ Монгол их нэртэй цаад хоёр чинь манахаас яг 30 минутын зайд гэрн байж таарад. Би чинь нөгөө уцаар ярьж байгаа олоод. Тэгээ олоод уцаар яриадгүй танай ажил дээр чи волонтер хийнэ тэр гэсэн чинь өрөөд иргээд тэгээ волонтер хийгээд. За Netflix дээр. Netflix бишээ нөгөө өөрөө рекламын студид. Реклам шорт фильм хийдэг Америкт. Тэгээд юу яагаад очоод тэгээд тэднийхтэй гоё волонтер хийгээ явсан чинь таалагдаад Монгол хүн байна чи зэрэглэн тийм биз дээ. Нөгөө продюсер хийлээ нөгөө юуны одоо нөгөө артистууд биш ээ юм баасныхын манмитийн зургийн дарга. Одоо нөгөө артист продюсер гэдэг нөгөө хүмүүс ингээ хажуу талд ингээ за та юу мөрөө 0 болов за дагаа яв гэх. Хүн авахгүй барай явж идэг хүмүүс. Согны ус юм шүү. Тий, согны ус юм. Согны ус хийлээ. Зургийн энэ нөгөө одоо энэ чи арт директор гэдэг юм билээ л дээ. Яг ингээд нөгөө зураг авалт хийгээд ингээд пив уугаад задлчаад ингээд нэг юм хэлчихэл найруулагч ахаад авъя гэдэг тэнгууд дахиад шинэ пив ацаж тавих хэрэгтэй шүү дээ. Тийм ажил тоосмос тавьдаг. Тим юм хийгээл. Энэ 8 9 юм дээр хамтарч ажилласан, дагаж явсан. Тэгээ гоё. Франц руу. Гоё юм. Шал өөр юм байна. Франц руу зураг авах юм тавьсан байна. Буруу. Тийм Парист очиж зураг авалт хийсэн. Монгол хүний нэг юм сэргэлэн манус чинь нөгөө юм нэг ингээл юм гэрлээ хураа камер хураа гэдэг нь тэрнийг юм чинь ингээд бид нар чинь ингээд хүн болгол бид нар Монголд ингээд чаддаг үстэй тий барил ингээд ингээд туслаад ингээд яв. Тийм юм чинь нөгөө Америкт байдаггүй хүн болго өөрөө юм хийх ёстой гэдэг. За ханаа яг монголцсон. Монгол зангаар бүгдийн төөгөөс бүрэн шиг шаагаад юм бэ. Тэгээ нөгөө хүн бүгд юм чисто урд хань гүгэл өгье. Нөгөө мө продюсерийн хийгээл Монгол зангаараа за хануу яваад хоол гээд 12 торийн дүүний хоолыг олоод очоод бүгднгийнх нь хоолнуудыг бүгднийг бичээл ресторан дээр очоод хоол авъя гэдэг нь зарим нэг Америк одоо жүжигч мангар фэнси би өстой салмонтой ийм гэдэг баах юм бичсэн. Бүгдийн тусдаа авангууд ингээд бараг $600 болох гээд Монгол хүн байна дээ. Тэр мө үлбис үүхэн яхаараа $600 хоол ийдтэй. Чи бүгдийг жоогон хийгээ $60 тийгээд. Окей гэх. Мөвийн хэмжээл маа ихчээ гингүүд миний дүү хайр шүү гэл. Энэ зэг мондөг Чаки Чан. Чаки Чан мод жонсын. Машины байраад бүгдийг буулгаад тэгээд нэг Чаки Чан хөө тэ. Угаасаа гинэ шармат тэ. Тэгээд энэ өстө гоё хятад шүү гэж боддог. Тэгээд өөр яг. Одоо тэгээд тиймэрхүү юм хийсэн. Тэгээд айгүй гоё тэрэн дээр амар гоё экспириенстэй гоё болсон. Та чи юм Азуудыг ялгадаг юм юу үүсч юу ер нь бүхнийг л хятад гэдгээ болж юу? Тэгээд хаасаа үл байгаа штэ үс. Хэлэхгүй ч гэсэн тэгээд дотроо тэгээд муугийн уужаа гэдэг тэгээд юу гэж бодож ирсэн те энэ нэг олон юм яриад ямар ядаргатай жижиг уужаа байл гэж бодлоо. Мэдгүй тэгээд сайхан байсан. Ирээд одоо энэ чинь UB comedy болчихоо. Бүштэй. Манай одоо independent. Independent. Яг нэг comedy дээр харагдаад байгаа бататаараа нийлсэн болов уу? Гэхдээ манай одоо бүгдэн дээр нь л гарч байгаа штэ.
Комеди. Хамрын нөгөө нэг энэ юу болсон бэ? Би чи их шатлаад үзэж байгаа. Гаргачихж байгаа юм чи. Гүүц шүү дээ. Яасан? Оо яа. Тагс юм тагс. Хамрын нийгэмлэг нэр юу болж байна? Манай нийгэмлэг одоо яг тэр нөгөө ихэнх нь улс төр нийгмийн зүтгэлтэнгүүд болсон. Чухмал одоо. Чи яаж энэ уус төр? Мань юм баасар. Нэг өглөөс ирчих. Даби ихтэл групп чат би чинь юм чи амар одцсон юм а. Даби гарч ийн. Хан төмөн ремоуд бэцэг даби. Даби гаргач та яасан бол тэгээд. Хөт бодлого хан төмөн ремоуд юу гэж шаа. Манайх яг ба тэгээд ер нь бол одоо итгэвтэй гэх юм бол төөгөө би амра. Тэгээд яг нөгөө ингээ базаад явах тий яг ингээд нэг 100% яг энэ дээр нөгөө захирал мэхэл одоо юу гэх юм бэ те. Хагас чинь уул жил болгоно нэгэн захирал болдог гэсэн юм. Тэгээд бус нь болсон шүү дээ. Болсон л да. Одоо би нэг ч яаж ч хоцсон л да гараг орж жил 5 сар маа. Амарч идэр байгаа юм уу? Амарч ч одоо улс төр нийгмийн зүтгэлтэй болсон. Сая бид Японд тэгээд хоёр талаас таарч. Тэгэхээр та чи Японд хаана Солонгос гэж Японд ирлээ тий. Би Солонгос яв. Шууд Японд та шууд Японд ирсэн шүү дээ. Тий амарчаах тоогоох ханах. Цаг чинь 3 сая цаг 3 Солонгос ирсэн шээ. Японд хараа та хоёр яг. Японд би нэмэгдээл тэгээд нэг тоглолцоо. Одоо энэ stand up comedy ер нь бол нэг бүүн болсон шүү дээ. 7-8 жилийн өмнө тэгээд бүр ингээд янз бүрийн шоу маа одоо зарим шоу хүртэл би оролцоод золиос тогтоол явлаа шүү дээ. Зөндөл орсон доо миний өгш. Урдсан болуулаад тий. Ингээд яваалс одоо ер нь чигдэрсэн одоо ингээд тарж бутраад энэ жоохон эсвэл ирчээ алдж байгаа тохиолдол байгаа юу? Одоо юу би комедиар битүүлэлт шүү дээ. Тэр хоёр шоу хүмүүс юу сүнж байгаа тий янз янз. Эсвэл би арай холдчиход энэ нөгөө ирчээ алдж байгаа юм шиг за ирчээ ийш бутраад карьер хүн болгоно карьер юм л дээ. Одоо бус хүмүүсээс асуухад би галмаа хоёр жишээ. Stand up comedy очиж үзсэн бэ. Ер нь би шууд YouTube-ээс үзчих тийм үү? Амар боопта матаа гэж шууд үзчихсэн шин YouTube-ээс. Би бол одоо нэрэл хоочны бичлэгүүд л үзчихсэн шин. Тий, амар сэргээгээл. Одоо би ч тэгэл нэг хэсэг одоо бас нийгмээр дагаа шуурд юм уу? Би ч нэг хошиж үзэн яддаг юм байсан. Одоо би үздэг шин. YouTube ороод очиж үздэг. Би бол их хоочныхыг үздэг. Очиж бол үзэхгүй юм байлээ. Сүүлд өнгөрсөн жил илүү юуны хэлээ нэг очиж үзсэн хайс үзсэн. Тэр очижог бол бүтэн ингэж суугаад тэр номеруудыг үзэхгүй юм. Яг юм сэтгэл тоногчсон номеруудад читэсээ тантай ажиллах тэдрээ тэгж үзэх юм байна. Үзтээ. Энэс бол бусдаар бол хэцүү юм. Чамс тэзээ би комеди үзсэн. Би сайхан үзсэн. Би ч уусан юм. Тэгээ би дөрөн байсан юм зү уусаал тий. 5 дахь удаа бараг 2 тоглож байгаа шүү. Яг зүгээр ингээд бүр ингээд бүүм юм чи нэг бүүм болдсон шүү дээ. Постнөр те смарклээ. Тэр үед бол угаасаа улсны тэр бүгд л анхаарлаа хандуулж байгаа. Одоо зүгээр жигдэрхтэй л орсон. Шинэ комедианууд зөндөө гарч ирж байна. Бичлэг доктортой цацагж байгаа. Гэтэ нөгөө нэг юм хөөсрөлтгүйгээр яг л жигдэл. Тэ арахгүй миний алдар одоо хошин шагийн жүжигчид бол тэр чинь өөрийнх нь мэрэгжил ажиллаа шүү дээ. Манай комедид чи ер нь бүгд л давхар өөр юм хийж байгаа тийм ямарваа нэг юм өөр юм хийхгүй болохгүй. Тийм учраас та нарын хобби үсттэй. Тий хоббигоороо хүмүүс болохоор сошиалаар ингээд за яг би өөрөө ч амарч аах энтриг нөгөө ингээд сонгуул монгол хэл явж комедиг харахаар чи юм уу алиалагч минь хошин шогаа хийгээд чи тэргээд би тиймэрхүү байдлаар хандаад байгаа. Ста тэр хүмүүс чинь шал өөр сургууль соёл төгссөн зүгээр л оройн цагаар хоббигоороо тэрийг жинхэнэ энийг хийдэг те өөр мэрэгчлээ өөр хүндээ ямар сайн бидний ингээд сууж доор комент хийдэг шүү дээ. Явж барилгад 24 цаг 7 өдөр 24 цаг ингээд сууж идэг те. Амар насаалттай ерөөсөө өөр ажилтгүй ингээд. За альмаа яриад нэг 7 хоног суучлаа гэл. Гэтэ гол нь тэгээд тэр хүмүүс чи үдсэж байгаа учраас бид энд ингээд бараа бүтээгдэхүүн тийм та нартай баярлж байгаа шүү. Энэ хасаасаа. Угаасаа хейтерүүд байхгүй бид нар байхгүй. Чи нэг эсвэл пост хийсэн нөө Facebook дээр юу гэлээ юм хийж үзлээ. Дампуурч үзлээ. Би чинь бүр амар дампуурсан шүү дээ. Одоо миний дүү бас арай үзээгүй. Арай үзээгүй нэ. Би өөр 100 сая төгрөг ах тэр өгч байлаа. Олон хейтер үзлээ. Дампуурлаа. Одоо миний дүү сонгуульд яваад. Харин тэгээд гойшаа. Дампуурсан яас дампуурсан. Ой 10 сая төгрөгийн мөрөөдө тоглоом. Оо мөрөөдө тоглоом уу? Тий, coin далдаал. 30 сая төгрөг нэг хувцсны бизнес гэл.
Тэн дээр улирлаа буруу сонгоод 100-ны хувцснууд аваад ирсэн. Тэнгүүд өвлөн зарагдахгүй шүү дээ. Тэнгүүд зараа шаасан чинь 30 сая төгрөг чинь 10 хэдэн сая төгрөг болчих. Орд шахаа орсод 104 мөрөв гээл дээ. Тэгэл нөгөө буруу яцаа худлаа билээ. Тийм. Би чинь нэг хальт юм зардаг, ятад оюутан хальт юм зардаг байж байгаа сүүл рүүгээ болох юм байна гэдэг нөгөө табоогоос нөгөө нэг хэсэг нөгөө пүсиний лазер шүү дээ. Тий. FPS биш юу те? Би найдварыг авчихсан шүү дээ. Ягаан өнгөтэй те. Тийм нэг хайрцагтай тэр чи юу би тэр үед нэг эмч хүүхэд болдог гэсэн. Чи дээр авсан. Би санахгүй яа завцсан. Бас яхны эмч. Тэгсэн чинь тэр чинь нэг юм том аппарат байт юм ба шүү дээ. Өргөдөө байх юм хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэрэнд нэг ороход 100 хэдэн мянга чи юм. Чи 2016 байхгүй. Тэгээ би тэрийг ингээл юу нэ зэлцэн байсан. Тэр чинь зөвхөн бүсийн төшөөгөө миний нүүр мөрөнд ингээд үрч чээж байгаад ингээд. Тэгээд боцсон байх. Тэгээ том юм байсан аахгүй. Тэгээ би руу оюутан болж яваад гэсэн чи тэн их салхаас өмнө наа чи зөөрийн LPC аппарат байд юм аа гэж хэлж байна. Чи нэг нааши нэг явуулаад лөө эсвэл байдгийг гээд тэгсэн чинь бас хямдхан байх шүү. Энд нэг урдаг бараг үнний үнтэй. Тий. Тэгэхээр би бодохгүй юу. Тэрнээс нь 2-3-ыг аваад Монгол руу зарсан чи явж байна. Ингээд өөрийнхөө өсмөс одоо энэ миний шилбэний нэг сурдаг шүү дээ. Тэр чинь миний Instagram битүү хүүсний даасар болсон. Чап яг та нар үед байсан 26 мураад. Чап яг ингээд урахгүй фэйс мэсэж өгч харууллаа. Тэгсэн чинь 2-3 их чавж байна. Тэгэхээр мөнгө зээлж байгаа хэвээр гэрийнхаа ханыг баг дүүрэгдэх хэвээр. Оо. Нэг зураг мураг байд төлөв. Тий, зураг байсан та цагаан харцагтай. Дүүрэн. Тий. Гурав дүү. Тэгэл зарахтаа тэр чинь Монголд ирээд би чинь сургуулиас чөлөө. Яг урдны өмнө. Бохон бод. Тэгээд тэр чинь бас их хөвгтэй болсон. Дуудлагаар нөгөө лазера үзүүлээд тэгээд зардаг байхгүй юу? Байж да. Опра хийгээд. Дуудлагаар очиж үзүүлээд. Би очингууд одоо наадах. Ганц нэг чинь бас залууч ганц нэг эмэгтэй намайг гэрээсээ бас гаргахгүй байсан шүү дээ. Нөгөө залуу царайдаг байсан юм байл шүү дээ. Чи наадах чи аав. Одоо яцсан. Миний дүү байж да. Чи наадах чи аав наа. Заана. Хойлоо жоо юм ярьцгаа юм. Тийм байж шүү тэр бол. Тэгвэл та 10-ыг авах. Тийч юм согцмогцсон солирцсон. Тэгээ яасан. Тэгээд нэг зуураатай нэг хитиг зарагдаа зарим гэр ороноос гарахгүй байж. Тэгээ явах шүү дээ. Тэг үлдсэн юм яасан аппарат. Үлдсэн ингээд тэг бөөдөд өгчлөө. Тэр замхачдын мэл үлдсэн бараа бол одоо миний хувцас. Тэгээд тэр чинь үнгүү гэдэг. Одоо бид нар ажил дээр будаа таргаад бишээ тийм шүү. Тэгдэм байл. Яг тэгдэм байл тий. Хоёул анаа авах бодоо хүн. Нөгөө яа. Компани захирал шүү. Юу Япон. Япон бодоо. Анаа авч Япон крофалт шүү дээ. Та тийм нөгөө удаанаас юу хийж амраах нэг Манай хэлтэй. Ямар амра хоол хийхгүй шүү дээ. Хоол хийж. Цаа чи өхгүй яасан ахын тийч уйлаа байж. Оо за тэгё тэгсэн. Энийг гоймо оруулж ирээд энэ нэг гоймонтой энэ авсан гоймо хууль бус би хууль ёсоор нь оруулж ирээд бид төр хоёлаа авах. Манай анаа авч үнэхээр нарийн юм шүү дээ. Япон гэдэг Uniqlo орохоор Uniqlo ороод дахиад хямдсан хараас энэ хүнээс юу ч горцооргүй байгаа хэвээр. Муу юу нь юм зарах гэж байгаа бол ядуул байсан дээ. Яг үнэнгээс мөнгөө ингээд юм зиптэй уутанд хийчин заяа. Тэр уутан бүр ингээд илэгцтэй тэрийг тэр бүгд харин 2-3 юм ариул хитэ хувц өгчгөр байна. Тийш дээ. Чи будаа хогш. Тэндээс нэрсэн будаа ишээ зараад. Ишээ зараад. Будаа маргад будаа амар гой будаа. Бизнес чи юм үзлээ станаар нэг би нэрээ хог шараа олж үзлээ гэсэн. Болоогүй байна. Чи сонгох. Наа чи Гуанчжоу явах гэж. Яах вэ? Яг очоод тий дайв хийн бас нэг хувцас мууцны өөр юм гэсэн брэнд гаргаад одоо ер нь хувцас чи хэцүү болсон юм шүү. Зүгээр юу гэж бодож байна? Мэдгүй би л хувцас. Чи одоо хувцсны амар эксперт үстэй. Чи дандаа ганган хувцас гэдэг. Миний мэд ганц ганган чи шүү. Гэтэ үгүй шүү. Энэ өмнөх юм дээр байсан шүү.
Гүйгүй. Наад Би чинь бол энэ гутлматлыг үл ойлгохгүй. Гэхдээ энэ бол ханган баггүй ингээд ийм одоо мяа брендээр гоё хувцасдаг. Тэгээ одоо энэ Бадрын брэндүүдээр ингээд айгүй айтаа хувцас. Мэдхгүй тий. Тэнгүүд наач бол гоё. Наач бол уур чадах шүү нэрнгээсээ. Бас сэжтэй гайгуунтэй бас. үгүй одоо тэгээд наач бол чадвартай. Хувцас ер нь жоохон хэцүү болчиход байгаа юм шүү. Ер нь зүгээр. Ер нь хэцүү. Одоо үнтэй үнгүүд хамаагүй зүгээр л өөрөөсөө давхруулж өмсдөг. Үгүй хүмүүс яг үндэ үнэтэй хувцас дундаж хувцас авахаа болцсон байлээ. Хямдхан тий 104 105 гэдэг хувцснууд л амар их авдаг болсон. Би буруу суугаад энэ зүг зах байх. Тэр энэ тэндгүү зах. Үгүй одоо ингээд нэг энэ миний таньдаг найзууд би ч нөгөө пүүцнийхэнтэй их ойр шүү дээ. Тэгээ чихтэйхээ ойр пүүц мүзгээл энэ тэндээс оруулж ирдэг. Аль 7 жилийн өмнө уулзчихсан яг хിവэрэ зарим дэлгүүрээ хааж идэх байхгүй. тий. Тэнгүүд 104 5 пүүц гэдэг хүмүүс. Тий. Одоо бүр ингээд жим зүгээр жим болохгүй 63 мөр унаа. Тэгээ амар байгаа байхгүй. Тэр яг нөгөө хүнээ олох хэрэгтэй юм байлээ. Би зүгээр буруу хүмүүсээ сонгоод өөрийнхөө нөгөө 17 18 дахь хүүхдүүдийг сонгоцсон чинь нөгөө хэд мөнгөгүй чи миний бараа чинь зарагдахгүй байгаа юм чи. Тэр яг үндэ тий 100 мянга 4 пүүц шүү дээ тий. 104 105 5 пүүц зардаг 105 шүү дээ. Гэтэ тэр пүүцийг ингээд яг пүүц мэдхгүй хүн очоод пүүц мэдхгүй хүн очоод харуул тэр бол ямар пүүц шүү дээ тий. Яг л копи яг л жордон яг тийм байлээ. Тэгвэл тэрүүгээр ингээд бизнес хийгээд яг миний нүдэн дээр нэг хүн бүр ингээд лангуунаас эхлээд 3 жилийн дотор одоо бүр яг ингээд яг ийм лакшери хэрэглээтэй хүн болж байгаа. Би ставж Тэр угаасаа бүр амар их гарч ирдээ билээ. Мэдгүй ер нь тий. Тэр чин тийм. Дээрээс нь тэр нөгөө нэг рэпер сага билүү. Тийм ээ. Тий шүү дээ тий сага гэх тий. Тэгээ MVP sneaker shop гэж байгаа. Тэр одоо 600 сагааг бид нар 19 онд шоолдог байсан шүү дээ. Ер нь бараг л энэ өстө сайхан гар юм уу пүүзэн дотроос бууз идээд тэр гэл тий. Харин тий. Нэг юм гар ингээд бүжиглээ тий. Ингээд сайхан гар юм аа гэл бүргийн талигч мэлэгчтэй адилхан ингээд шоолдог ч юм уу ингээд үздэг байсан. Одоо манай бизнес хийдэг найзууд чи барилгаараа явж шээ. Бүр амар болсон билээ. Би гайхсан. Масс хэрэглээний өмнө айгүй зүгээр байгаа даа. Одоо ханвах чинь ангасад хизээ шинэ хувцас авсан. Аваг удаж байгаа юм шүү тий хаа. Миний мэдхээс Японоос пүүз авч ирсэн. Авсан ч би сая Япон тийм юм л авсан. Яг ийм одоо юу гэх цамц өмд сүүл. Сая Японоос юм авсан. Тэгээд ер нь Монголоос нэг ус авахгүй ч юм уу. Нэг захиалч авч байгаа шүү дээ. Ер нь бол. Тэгээ яг Монгол бас нэг үе бодолд ажиг болцоо тий. Брэндүүд зөндөө үлчээд байгаа тий. Одоо ингээд за хэдинбэ гэдэг штэ. За авчирлах ингээд хэдинбэ хэрэг одоо ингээд явж үзээ та. За цамцаа эзэн ханаас авч ирсэн бэ. Хэдэн төгрөг. Чи одоо дандаа Юу харин тий. За хоцоо шууд авах. За энэ бэлэг. Энэ бол үнэтэй замч. Америкийн үнэтэй брэнд. Энэ ихнэрийн бэлэг. Аа 200 зүгээр нөө манго. Мангогийн цамц 200 мянга 500. Ууч нарийн. Тэнийг байна да. Аа. Энэ чинь нөө лам үлээсэн. Миний эндлийн би нэг хэсэг айгүй хүнд өрцөө. 22 он. Айгүй их зодуулаад эсвэл зодон болоод эсвэл нэг суран авч явахаар тэн дээрээс нь гар хөлөө санжигнуулаад тэгээд яг нэг юм мөнгөн юу гэхээр нэг Пандорогийн юмнуудчдыг үнэтэй биш хэвгүй. Хэмцэн шүү дээ. Тийм дайжгүй. Тийм тэгэнгүүт энийг аваад энэ л нөгөө шивчнийг хэлбэж үлээл гэсэн. Тэгээ ер нь гайгүй байна. Тэгээ эн чинь нэг нийлээд энэ нэг юм унцдаг юм болтойгоо нийлээд нийлээл нэг сая байна. За тэгээ өмнөд энэ чинь фонтон гар байна. Фонтон гэдэг байдаг гэсэн чинь. Бүгд Тэгээ өнжих нь өнж биелгэсэн. за Аимс чинь энэ чинь Энэ юу сонгогддог. Ногоос өгч. Эцэг аимсныг 50 мянга л байгаа шүү дээ. Энэ сая шинэ гарсан. Энэ нэр нь Jordan 5 жилдээ нэг мэд гард юм уу? Сайхан хайгаад ирсэн юм пүүз шүү дээ. Тий. Хаан зарагч нэг. Энэ жил хямдхан гарсан. Одоо нэг 800 900 тал байна. за тэгэхээр нийлээд ер нь 2 сая төгрөг орчим байна. 2 сая 3 сая. За аим жоо. Хамгийн үнэтэй Чи одоо Сарай нөрөө үнэтэй хүн шүү. Би яах вэ? За альмаг за яаж хүмүүсээ өвсөн өөрөө өвсөн бод. энэ нэг юм эдийн материал юу дуртай. Шунгатай байна. Машин аваад тгийг нууж исэн чинь
тэрийг ингээд шинэ шатсан бай. Бараг тэрний хүний нүдэнд юм удаан цагаартай Max Payne загаад ч байдаг. тэрний хар цагаан хэл амаа саяхан мөргүүлсэн юм шүү харьяар дээр те. Тэгээ. Прогоос олсон юм шүү. Тийм байж. Би бараг харьяараар залгаж наадга мөрөх биш та. Аваар бас тэгээд яваад боломжтой байхгүй. Биш. Та нар саяхан яасан гэхлээр хүнтэй муулцаа тэнгүүр чинь тавилж өгөлцөө. Хөөцөн согсон. Тэр одоо миний яас. Миний нэг зам байна. Одоо сураагүй. Би нэг энэ хүн ингээд яахаар Дээдлэхээр өдгөр тэр дээр гүйцчихэд байхгүй. Тэрийг давж гарах гэх. Одоо нэг комент дээр гişгэн. Өдөөгддөг. Нэг гар өглөө ирт штэ. 9 өнгөрөө сайхан хотын төвийн юуны дүүргийн цагтаа чимэлтэй дүүргийн цаг. Сквадрын цагтаа тэрүүгээр гэрэлтэй хөлөөр зогсчихсон чинь цаохоо зогсчихсэн. Тэгээд жоохон цаохоо болох зөвлөөр. Чи урд нэг пүрүүс ирээд ингээ хаачихгүй. Улаан пүрүүс ирээд байгаа. Учирлаа пистамын гэж тэгээд ингээ харсан чинь нэг залуу маа Хөө яриач тий. яваадахгүй. Тэр нь тарих шууд ингээ зүрх салгалаар араас нь хилцэж байгаа байна. Тэр би ажилтаа ууштай. гол зөв яах гэж байгаа мэдгүй. Тэ Шууд багаас. Тэгсэн чинь нөөч ингээд зугтаагаар ороод сүлжээл шааж гэж байна. Араас нь яваал. Сүлжээл. Яаж уцыг болох вэ? Ингэж байгаа нөгөө нэг машин хаачаад нөгөө дугаараа тавихгүй. 1902 3 4 Нөгөө нэг автоэвл ярьдаг шүү. Автоэвл яриад. Энэ тэд дугаартай улаан пүрүүсний дугаарыг өгч ямар учиртай гэдэг. Машин хааччаа. тэ дугаарыг аваалаа. За нэг юм битэн авч. Сайн байна уу? Энэ машина хаацсан байна маа гэж. Өө наад чи одоо эсвэл балаагаар юм наа чин. Наа чи унаа явж байна. Хааны наа чин. Хэцүү нөхөрчтэй наа чин. Тэгээс хүнд гар байсан юм шүү дээ. Тэрээс гайтай гашуу. За. Тэрнийхэн дугаарыг үлсэж өгч чинь. Яг дугаараа минь залгаа. Чи зогс гэхгүй. Тэгсэн чи удаашраа ирээд чи зогстой гэсэн. Хөө зогсохгүй. Чи зогс гэж хэлсэн. Хөнгөө газар уулзъя. Яах ч юм. Так гэж очсон хөнгөө Би газар. манай хоббит авахгүй. Хөнгөө газар тэгээд хөнгөө газар уулзъя. Чи өөрөө урдаагаараа яв. Өөр чи урд гараад явснаа. Нөгөө нэг эрдсэн кааштэй. Өөрөө штэ. Өөрөө тийш ороод ингээд цасан дунд ороод ингээд зогслоо. Тэр би араас нь зогсоо. Тэгээ нэг Бууга. минут гаруй аль машинаас бохгүй зогслоо. Яар нэг энийгээр шахав. Тиймэрхүү энийг авч байгаа шахав. Өөрөө тавахтай. Боохно гэдэг ингээд харчихсан чинь би тэсгэл автаад буусан чинь нөгөө чи бас яг бууж байна. Ствистэй. Чи нэг миний үеийн Дижитал дарж байгаа стаг муу дундаа. намрын чамрахгүй. За харин би. За тийм өргөн нэг юм яг Хулгай уулгаж байна. Монгол залуугийн стереотип байдаг та 31. Тий. Нэг тийм залуу. Жог халь бадруун дуу маяг тий. Тэгээд буугаад чи тэгэхээр би нөгөө нэг тоглоод инээдсэн тгнээ ингээд карманда гараа ичээ би. Айдгаар яах гэдэг юм бэ? Яа нэг шаана. Би энэ нөгөө бүхтэмдэж чийсэн. Яа. Хаалтаг гинэ. Тэгээ айлгаад Чод яагаад байгаа юм бэ гэхгүй тэгсэн чи. Оо яатсан чи ихлээ өсдөг. Тэнийг юм би яаж хэлтий гэл тэгсэн чи. Чи намайг комментор намайг хутгална гэсэн. Тэгэхгүй юу тэгэхээр тэнийг юм яриад би хүн хутгалдаг юм ерөөсөө биш гэнэ хутлын юга харуулад. Тэнийг юм яриад чи зүгээр байгаа хүнийг зүгээр явуул ингэж мингээд чи одоо өвчтэй юм. Чи яристэ ямар завтай хэцтэй аваа. Ясик чи яг намайг илтэж мэдэн штэ гэл. Сэм бод. гоё тий. Ингэж гаш. Нөгөө тийм айс. Гэрчэндээ гараад ингэ. Өдөө чи хутгална гэсэн. Чи тэр хутгална юугаар хутгална гэсэн. Чи чатаар орж ирээ намайг хутгална гэсэн. Чи тэрийг харуулчих гэсэн чи. Байх худлаа зохиогоод байхгүй юу? Байх би юу гэж хутгална гэж. Тэр доотлсон юм уу доотлоо юм. Тэгээ ингэ ütсэн чи. Байхгүй л штэ би нэхгүй гэсэн. Тишаа тэр чи юу мол гэж. Тэгэхээр хуцаад байгаа гэж. Тэгээ мөргөө замтцахгүй юу? зодтолцсон уу? Тэгээ нэг юм арай намхаа. Аваас одсон юм. Замтцаад. Чи зүгээр гараа машинд нь шахсан намайг заамтахаар би чи 50. Намайг хөрөх бас тавьчлаа. Тэгээд зайлд явсан. Чи юм зүгээр хөтлөгчтэй гэж хараас орилж.
Тийм ээ гэсэн. Тэгсэн чи хөдлөг чи бол хийж биш гэр. Хийж биш нэ чамаас дээр л амьдэрч чинь гэдэг би. Тэгсэн чи намайг ядуу гэжтэй. Ингээ салахгүй. Тэгэхээр би машиндаа зугаа зайл би өөрөө ингээ явсан чи араас Ахаад талгаад гэсэн. чи миний хоолойг яаж байгаа юм бэ? Яаж траа гэдэг. Хажуу дээрээ зөксөн хоолойг нарсан чи ингээ Улаачч. биэлт ихсэн байлгүй дээ. Улаачч. Улаачч байна. Тэгин л тэг. Энэ гоо сайхан байхгүй боллоо юм да. Угаасаа мөн саад зоригтой юм шүү дээ. Гоо сайхан байхгүй боллоо надаа гэж. Илбэр хийж ахаад битэр гэж. Йоо. Тэгээ чи нам бицгаа штэ. Намайг чи Шамаас бол өндөр гэх. бүргээ хэл хүнг авахгүй ингээд хөдлөгч бистаа гэж. Тэгээ нам бицгаа гэж. Би намх юм уу гэдэг би бодлоо. Би намх юм уу гэж. Яатар. Тэгээ би салаад явцээ. Тэгээ явсан намайг чи таасан. Тэр чиг муу сон болсон хоорондоо уцаар ингээд яриад. Чи зайл үх мах. Би яг өмнө ингээд ажлаас салаад байгаа шүү дээ. Гэсэн чи би зүгээр тэрнтэй хэрүүлэг илүү тавьчих. Асла доо. Давана. Чамuna би самна гэ. Шангирлагын доор тэгвэл ороод хуулц чи юу үсэж байгаа юм? Шангирлагын доор ороод инээ намайг дормжчихлаа. Юу гэсэн үг юм? Шангирлагын доор мод. Бүр ер нь жоохон хүн биш. сэтгэл зүй асуудалтай мэдрэл муутай хүмүүс бас байна. Шангирлагын доор ордог хүн биш гэдэг жоохон. Тэднээс бол айсан зээр юм билээ. Одоо ер нь бол хамгийн хэрэгт ордог, хотог шөөгт ордог хүмүүс дандаа жижигхэн туранхай тэ жоохон бондгордуу эсвэл туранхай ч юм уу тийм хүмүүс байдаг. Хитэж том битүү хүмүүс жижигхэн туранхай Би жижигхэн таргал шүү. би л байд штэ. Тэгээ шангирлагын доор боо юм болж уулзаад гэсэн чинь чи энийг хідээр үнэлэх юм гэдэг тэгж чинь. Чи хідийг авах гэдэг юм. Хідээр үнэлэх юм. Би бол чам над тусны мөнгө л өгнө гэдгийгсээ. Арчаагүй ч болтоо тэгж. Тэгэхээр би ахаа яваад гэсэн. бэ мөнгө цааслах гэх тээ. Бас шиг юм болж яриа. Тэгэхгүй юу та. Хин яриа. Би тэр чигээр хайцсан утас залгаад авахгүй байсан чи харин маргааш нь танихгүй зураас бол сүгатар түүгээс ярьж. Оо цагта. Ваа. Зүүн тээ. Сүгатар авчиж хилээд өгчиж. Гэсэн чинь нөгөө цагдаа нь та одоо яах гэж би очиж уулзаж цагдаа дурдсан юм чинь. Шаал дими юм чи та одоо ямар учиртай юм бэ? Үгүй иксима би үнэнгээ хэлээ гэсэн. Тэгээд нийгэм чи одоо янз бүрийн хүн байгаа. Та ч одоо олон жил одоо ингээд янз бүрийн үтсэл баймаар юу гээ нүнтэйгээ хэвлэг. Наа чи одоо ингээд гомд гарчихсан биш. Юу те? Сүхбат бид хинээр очсон чи гэж. Амар бүгдийг мэдчих гэж байна. Ханар үе. Шинэ хүүхдүүд юм байна те. Залуу хүн. Зүн залуучууд тийм. Би яг гомдлын Тэгээ гомдлын яс гэдэг ийм юм гаргасан байх гэж. Гомдлын өмнөх өдөр нь би тосны мөнгө гэхээр нь би шилжүүлчихгүй юу? 300 сая төгрөг. Чи та яах гэж шилжүүлж байгаа? Ингээд та бурууж байгаа байхгүй. Цагдаад нэгэнд гомдол гаргасан бол та тэгээд өмнө мөнгө төгрөг шилжүүлэх юм. Нэг төгрөг шилжүүлж болохгүй. тэгэл бороонд мөнгө хэрэгтэй нэг багц зурхад Тэгээ яасан гэсэн чинь бас намайг нэмээд ярьчихлээ юм байна. Сая чи тэр Instagram-аар хутгасан гэдээ яриад байсан байхгүй. Тэгсэн чинь өглөө гэжсэн чи хажуугаас машин шахаад. Шахацсан байгаа байхгүй. Тэгээ яагаад байгаа юм бэ гэсэн чи би халан шүү. Тэгээ нөгөөд хүн сүлд ирсэн чи ямар өөр хүн бэ? Чи зүгээр байгаа хүндээ ингэж мөнгө чи яагаад намайг ингэж байгаа юм бэ? Тэгэ чимээгүй тэгэл байна. Тэгээ гэж уулзсан. Энэ бол дүүнер эндээс сургамж аваарай. Тим хүмүүс зөндөө шүү те. Аюултай шүү те. Би ер нь тэгээ дараа нь зүгээр өөрийгөө ч бод шооллоо, идэрч шооллоо, гэртээ ээж очиж шооллоо. Би ч гэсэн шоолын дог. За, ингэш тоглоом аа. За Энэ флирт гэдэг нэртэй тоглоом. Наа. Флот хийх юм те. Нөө шүрмс тавтагч. Сэрүүлэг тавиад би юунаас асуусан. Гоё те. Тэгин сугаацаа. Өдөр өдөржингөө сугаацаа. Хэрүүл нь гоё байсан мод би хийхэд л юм байна. За, аргумент сэрүүлэг дуурсан нэг шот. сэрүүл шоо. Тэмээ. Фотко шот татахгүй. Би чамаагүй би цагийг юм рандомоор 3 минут хүртэлх рандомоор нэг цаг 50 тэгээ нэгнээс асуулт асууна. Асуулт нь юу ч гэж болно. Асуултанд хариулаад өөрийнхөө асуулт асуух хүний хариулт ширүүнээс асуулт асуугаад асууг. Ингээд таараад. Биг мэд шүү дээ. Тэ би Үгүй явж байгаад шууд мигийг утсан ба шүү дээ. Тэгээ манай Urban Talk-ийн юу тэгэхээр самыг бол шараад ажиллаж байгаа.
Самыг ойлоод хамгийн холострын багтаа тийм ээ. Шилдүүлгүй шаваа гэж. Энэ хаантай бий юм бэ? Самыг ч яг Испани толгойтой ер нь наадвал чинь Сингапуроос илүү орж ирж байгаа. Юу Филиппин ч Филиппин ахаа. тий. Энэ тэгээд тав Самыг баярлаа. Энэ жил яг манайх таавчаад. Үнэхээр яг гоё байгаус ялч. Айгуу тийм ийдэг. Тууштай. та тэгээд баярлаа гэж билег явуулсан. Гос. Бид цаашаа яв. Тий. Би мэдэхгүй шүү дээ. Энэ чи эдрийн нэвтрүүлэг. Явуул. Явуулж ямар муухай юм бэ? Бодоо яв. Тий нэр нэг будаа явуулаа. Юу да тэр Харилцаа бодоо ашигтай гэдэг жоок. Яа тий 10 5 кг савлаа зарах. Exactly шоо. За элмаас шинэ жилээр хамгийн гоё авч ирсэн бэлэг чи юу вэ? Шинэ жилээр яана. Би энэ Deathless байгууллагын билег авчихсан. Гоёсэн. Гоё билэг үү? Тийм, гоё билег өссөн. Соцоо асуугаад өгөө шүү. Надаас За, окей. Хамгийн анхны краш санаж байгаа бол Памела Андерсон. За. Ши. Монгол. Монгол. Бас бохоо. Биш. Оо манай Амина. Ямар юм бэ? Чи манай хүүхдэн бидний үед ч гоод байсан байхгүй. Тий. Бас нэг фит мэт. Тийм чи ингээд 21 аймгаар аялан тоглож моголцсон амар тийм Тийш үү? байсан. Чи зүгээс угаас гайгүй байсан. За. Удбэж асуух гэдэг шүү дээ. Хинээс ч бож ингээд. Оди хамаагүй. Юу ч асуух. Хинээс ч хамаагүй. Ух дуртай юм бэ? Хүлээгээд За гадаад руу аялах гэж нөө энэ жил. Энэ жил одоо аяж амжихгүй нэ. Он гараад аялах бах та. Айгуу. Эцэг айгуу хурд гэдэг. За. За миний дөө Бохоос алдсан. тэгээд энэ ч бүгдэнд л хариулна шүү дээ. Тийм шээ. Заваа байгаад шүү дээ. Чивэрх Миний асуух. хамгийн сүүл тэзээ ээжтэй хайртай гэж хэлвэ. Тий. Ер нь дампуурсны дараад хайртай гэж. Дампуураас мөнгөгүй болоод хайртай шүү, аава хайртай шүү. Тэрнээс өмнө нөгөө мөнгөтэй байсан, хайрцдаггүй байсан. Бараг тэгэхээр дампуурсны дараа хүн гэр бүлээ хайртай хүмүүсээ боддог юм байли угаасаа. За миний дөө ямар олон юм ярьдаг. Тийм. За. Яасан бэ? Чи явах юм. Чи хүссэн юм бол Асуулт асууж. Юу асуух вэ? Билгүүнсэн асуулт. За чи. хараад Юу асуух вэ? Мөнгө яг одоо хэдэн төгрөг байна? Ханах дансаар болчих. Уцаа тийш юунд өгцөө. 293 мянга хэдэн зүйтэй байна. За. Тийм ээ. Бизнес идэлгүй юм да. Үгүй мөнгө нь тийм л байгаа. За. За одоо учирдаас мөнгө асуугаад явах. Хүмүүсийн дургу хүрэх болно. Бас нэг хүн багцаар юу яа. Хамаалагчтай яваа шүү. За өөр ямар асуулт байна? Бодох юм. Олдохгүй гэж. Шинэ жилийн олбогдолтой гоё асуулт асуул. Тийм ээ одоо жайл болгон гоё. Энэ баярын дугаар лөө. Тий. Баярын 31 шүү. За. За баярын ширийг одоо ямар яаж засч одоо ямар бүтээгдэхүүн хаанх яваа. Юу дэв? За яг бачаа. Чи юу? За би энэ бүтэн ууж чадахгүй ш ингээд амсаад тэгээд машин барих учраас тийм. Хадаа шүү. Оо замаа. Би машингуу гэхдээ орой барьж таарч. За төлөө ингээд сайхан. Тийш шүү. Таны төлөө бизнесийн төлөө. Бизнес 26 онд амар шагараа. бизнес утгагүй мөлий. Бизнес утгаад их тиймэрхүү юм боддог шүү. Одоо сүүлийн. Тэгээд сануулж хэлэхэд одоо шинэ жил гээд гадуур орой анзаархаар амар олон цагтаа нар үлдээдэг жилээ шүү. Тийм учраас байгууллагын шинэ жил дээр шампансаг амсчаад явчаад хэрхэмрэхээ асуулваа. Одоо тэр чинь хэцүү болсон. За уучлаа. Энэ айгу юу амттай гоё Угааж 35 мав грац гэсэн шүү дээ. Бараг юунаа юм шиг. Үгүй айгу зөөлх юм байна. Флор чи найруулгын чөөр нэрсэн тийм байх байгаа. Та нар тэгээд энэ залууч дотороо гарч энэ миннээс ууж үзсэн юм уу? Олсоо бидэд сүйд осшоосаа. Энэ хаадаг юм. Орс юм. За. 37.5 гэж шүү. Манай одоо энэ арх марх бас хэцүү. Оо гаднаас нөгөө За. орж ирээд. Шууд тархин зүгээр юу салют бодж тэргээл Юу вэ? Юу ч хамаагүй тодгоон ч юу орж Бодож ирж. штэ фэ гоё асуу. энийг би гэдэг. Би тэгж бод. За би хизээ найзхнаас салсан бай.
Яагаад салсан? Айлнаас байж сүүлийнх нь Тийм үү? Яагаад салсан бэ? нэрээ тийм. Яагаад салсан бэ гэдэг чинь. Жим дээр ирээд октод үргээ гэдсэн юм аа. Хөө миний хитрхи орчинд ойртой байсан. Privacy гэнэ. Бас тэгж бас болохгүй шүү энэ залуу. Тий. Тэгэлээ. Өөрөөгөө ч тэгээ зовоогоо тэг. Тий, Исенбек штий. Исенбек юм уу? Тий штий. Би ч казах штий. Хазаах Тэгж харагдахгүй нөө. Барма. Ассаламу алейкум. Баялагчтай үзчихвэл бүгд нь чи мэд хүргээ. Шууд нутгийн ах нь дүүнээ шууд шеэр хий бүгд үзэл сайжруулт. Учир дах ер нь ихнэр хизээ авчваа. Би энэ таны ихнэртэй боддог гэсэн шүү дээ. Үгүй энэ чи үерхэд уудсан юм а. Тэгээд сүүл ихнэр нөхөргээ зүгээр ярих хүч хилдэг болж. Зардалгүй байсан тий. Тий. Үгүй хүмүүс гомо гэдэг юм чи тэгэхээр зарлах. Яаж игээл гомо болно шүү дээ. Угаас сүсүг. Тий. Яг тэгээд тоглоомгүй яг тэгсэн. Сүүлдээ манай хөгшин засгийн газрын ордонд ажилладаг ихчд бүр засгийн газрын ордонд байдаг. Наа чин юм шүү. Танай дүү чин гомо юм шүү гэж хэлсэн. Учираас би сүүлийн нэг жил бол ер нь жоохон бүр байнг бишэлтэй нэг би нэг юм эмхтэн үнтэй байдаг шүү. Ер нь эмхтэн үн дуусаа гэж. За. Би чамаас асуулт асууна. За. Гоё асуулт. Яас. За хамаа эзэ сүүл эрэгтэй хүн шана аваа. За нэг 2-3 сарын өмнө авсаа. Яагаад вэ? Зүгээр авсан даа сах. Янз зээл Цаанаас уу жацуу нөө ах уу? бацаанаас. Та зөвлөж өгснөө бахан. Үгүй ээ тэгээ зүхтагаа талах гэсэн. Хэлсэн утаа хаа гэдэг. Бас дургууг нь хүргдэг юм шиг үлээ. Одоо хурц хорон хөвгтэй болохоор. Тэгээд тэгсэн юм шиг үл. За Бекээс асууна. Сайн манай Дабиг нэг нөгөө казахуудтай холбоотой жоокн дээр шанаа өгөөд нүрийн хүүх болсон байх тийм үү? Тэр одоо ямар учиртай гэж бодож байна. Зүгээр юу? мэдгүй одоо нэг юм жоок яриад исэн. Тий, ер нь бол манай казакууд хасаг гэдэг үг орж хэлэхгүй шүү дээ. Тий. Хариулчих. Хасаг гэдэг үг орж ирэхээр ер нь манайх амар уурладаг байхгүй юу? Тэр чинь бол өгөндөө тагвас л казак юм чинь үний юм чинь. Тэгээ тэрэн дээр ууралж муурлаад ер нь асуул гэсний удаас өөр өгнүүд доромжилж байгаа өгнө юм уу? Тэгээ ер нь жоохон нэг доромж маягийн санагддаг манайхд. Одоо манайх дээр одоо юу гэдгийг те одоо чи туваа мууа тэргээл хот мод явж байхад хүүсгэж машин тийм яг тиймэрхүү доромж өөх байдаг учраас манайх амар хүндэр тусгаж аваад байдаг гэхгүй юу. Хитрхи үнсгэх хүмүүс нь тэрнээс ч бол сайн хүмүүс нь хийжээж тэгэж хүлээж авах. Тэгэхээр саад нөхөр чинь бол үнэхээр л буруу хэлж тийм хүмүүсийг л үдцсэн байна л гэсэн. Тэгэл ер нь тэгэж болохгүй шүү казакуудаа Гэт эскашан брод перминг дэр жама забиса казакэр ярьсан шүү. Жама эскашан надад системинг дэр жама болмойго казактар болмойд biz мактал болмыз керек бірге болмыз керек. Тэгээд нэгтгэл авах хэрэгтэй шүү. За. Сабтай дижээрээ заяа. За тэгээд эв нийтлэл найрлын төлөө монголчууд казакууд хоорондоо битгий эвлэрэлтэй юугаар хагаралтаад байгаарай. Яг эвтэй найртай байгаарай. Одоо ингээ харалтаа манай ах нар. Систем үү те? Гоё юм те? Би уугаагүй бараг 6-7 сар болсон. Сүүлд найзгнаасаа садаад юу агаад стресстэй тэрнээс хойш уугаагүй. Жамаа. Очоос стресстэй. Аим сая бамаа. Жамаа готрол шааш энд өсвөөс хойш явцсан байгаа чи бас хичээл готрол орд юм. Амар орно шүү. Гэрээс гарахгүй сте өдөр чинь өчөө ордгоо. Би юу? Гайгүй. Гайгүй хтэй. За. Тэгвэл хасаг гэдэг үг чинь ингээ хүмүүсийн дургу хөрөх. Гиснээс ер нь яг ингээд энэ ямар зүйл юм бэ тийм ээ. Гиснээс ер нь яг юм сэтгэл готрол яг жигнэсээ яг ороод тэрийг мэдэрчээсэн хүмүүс өнөө одоо жишээ нь альбомд хэмжсэн. Яа би оржсэн. Сэтгэлээсээ хавраасыг бас. Тийм үү. Тэг яаж гарав? За одоо нэг тоглоё. За. За одоо нэг юу? Украинчуудыг хохоол гэдэг үг. Би бас Европоор аялан тоглож байхдаа Чехт нэг хэд украинчууд явж байсан чинь энэ мөнхүш байсан. Тийм. Хохоол гэж хэлсэн байхгүй. Тэгсэн чинь цаг яваад байгаа шүү. шууд авч тэр. Дараа нь үргэлжлүүлээд тэгвэл. Гол нэг яриад үргэлжлэх тах. За. Тэгээд 6 лаа байсан. За шээс гаж гоочхон тэр хурдан явчих. Дараа шээс. Альмаа заяа. За. Энэ би өмнөх тоглоом дээр надаас нөгөө Fox-ыг хоёр асуусан. Kill Mary Kiss. Дайл нэг дээр хоёрыг тавцвал. Kiss Mary Kiss. Please Mongolia. Mary fuck. Mary fuck гэдэг зураг. Анаатай гэрлэн. Яад гэвэл сүүгийн амар зэмтэй. Баяжин ядахгүй. Ядахгүй. Би яци. Энэ бол брок шахтай тий.
Яаж нэг юм дээ. Анаач архитараас нэг уухгүй. Тэгээд жимбэр. Гэхдээ арх уудгүй шалтгаан байгаа надаа. Fuck гэдэг нь ямар утгаараа биш яг fuck штэ. Яаж төлөвлөж Ой үстэй. зүгээр үзүүлж юу биш юм бэ? Fuck юу биш. Тий. Ойлгомжтой. Ой яатай. Ой би хаа. Ёо тийм да nice ёо. Нөгөө найзуудаа наргаж бичсэн шээ. Мөн Казахстан. Чамаг машинаас хойлоо шөөж мөн. Би яаж чад машин гүйстэй гүйцэн яг. Яаж ч. Тий. Кис мис яваад. Чамдаа суун нэг амдаа. Дуусчлаа. Дуусцаа наш юм нэ. Ки мэриг нэ. Мөнгө шиг юу гэсэн. Эдээ бол чих брок шашуу. Энэ яатэ. Архив баа. Яг хоохгүй гаштай чөлөөд. Би бас арх уудгүй шалтгаан нөгөө юу яддаг мөлий. Айгу муухай зангарахгүй уучаараа айгу муухай агсан тавина. Тийм үү? Тий. Айгу муухай авир гарч ирсэн. Энэ сая батлагдаа туу. Тэгээ одоо болж уйлж муулаад ер нь нэлээ эвгүй зангарсан. Тэгээ бас тэгээд танаа ингээ анзаарч би ч баг 4-5 жил хамтаа байсан ш. Танаа хайг тоотой дуудаг. Гэтэ амар шаарддаг тэг бүр ингээд Бос үгүй. Үгүй уухаараа нэг л янзаараа гэдэг чи судлаа байна. Юу ууснаас хэр хэмжээнд дууссан, киност дууссан. Ямар хуу мөөлтөд уулзснаас шалтгаалаад. Би ч өөрийгөө жигтэйгэн жаргалтай уудаг ерөөсөө ингээд нэг юм гэж боддог. Миний амьдралд 2 удаа их сони юм болсон. Хинтээ угаас зүгээр байгаа хүмүүс агсраал. Тэгээ санахгүй. Муухай хэлдвэр хэлж мэлээ. тэр нөө дуухгүйсэн. Бүгэн шуухалдаа очиж. Дажгнаа. Хэлж дажиж мажгнаа. Тэнгүүт би яг тэр үедээ санахгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө тааруулах гэдэг чинь бас байж. Тэгээ бас хинтээ уух гэдэг. Ямар орчин. Тэр нь хөгших тусмал өөр байт юм шүү. Ер нь тэр нөгөө Муухай шатаа. За яах вэ? Чамаа 30 хүрэх байхыг гарна. өөрөөр хэлж. Андашгаа. Чи яг ингээ гой байж гараа. Арнаа. Нагахгүй гэж арнаа. тэр танаар онцсон Сая 3 хүүхд мөхтэй болоод ирэх яг ингээ гой байж гараа. За Дөнгөж 30 хүрснээс хойш сошиал мослер гэхдээ бацаануудаас элдвэр хийдэг байсан шүү. 6 жил бас янз бүр хараад бүхэлдээ. Өөдөөс нь хэрэгтэй шүү дээ бас. Нөгөө стам би 30 гарч юм. нөгөө төл үзгээ болчихж байгаа байхгүй. Манай шөнөд анх үздэг хийхэнгүй байж байгаа. Бүгдээрээ завгүй болонгууд бацаанууд завтай тэгээд ингээд үзэнгүүт чинь хараад Би чи бас гоё хувцс мовцсон дуртай пүүз мүүз цуглуулдаг штэ. Тэр мэрийг стор ингээд хөший байж пистач пүүз өмсөж шаа. өөр бацаанаас муу бацаанаас Үгүй ингээд ороо харангууд яг юм боёо яг юм. Тийш тийм. Нүд мүдэ ингэж мэнгцэн тэгээ mind fucking бичлэг юм дээр Яг лараа чи баг хаалт өмсдөг шаа. Үгүй байгаа би. За эдүүдээ хэсэг орон завсантай. шийч үү. Тэгээд энэ бол карма юм байл шүү. Өө заа. Би байж. Би 19-тэй байхад манай англи хэлний багш залуухан юм байсан. Би нөгөө сатахгүй таахгүй. Чи 30-наас үрээд яах вэ гэсэн чи би нөгөө ойлгохгүй явж байгаа. Гэт учрал гэхээр босч чи 30-роо яах юм бэ гэж. Би 30 хүрэхгүй шууд амиа оролцсон гэсэн. За. За биччихэд ир яа. Гэсэн багшаа гар гэжсэн. Гэтэ одоо 30 гэс илүүтэйгээр бол 40 рүү төгсөж байгаа шүү дээ. Ер нь бол Одоо ер нь тийштэй. тий. Одоо эхнээс ахад 40 хүрж ин тий. Одоо таймлол 40 руугаа 35 гэдэг нас чинь бас өөр нас үл шүү. 35 өнгөрнө гэдэг чинь бас нэг өөр. 33 мурав дээр бол өөрсдөө нэг мэдэхгүй. За. коллеж айлнах юм бэ? Энэ дүү надаас. Нэг дүү. Санжаа энэ ойлцсон. Тий. Санжаа бүтэрчсэн. Тэгэхээр чи одоо нэг тийм наномал маш уу. Өөрхөдөө муу дайвтай амраа. За окей, экстрак хугацааны дараа завсарлаад эргээд болцээ. Тэгээ Urban Talk маань хүрээ 5 жил тавхын турж байна. Экстрак завсарлаад эргээд. Urban Talk нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар найруулаагүй 5 удаа нэрсэн Ultra Smooth Flirt Vodka юм. Энэхүү водкон 5 TV-ийн 34 орнд хүлээн зөвшөөрөгдсөн мөнгөжүүлсэн шүүлтүүртэй гэдгээрээ онцлогтой. Bristol Distillery Group-ийн лицензээр хүлээн зөвшөөрөгдсөн International Spirit наадмын алтан медальт. За хамгийн чухал нь найруулаагүй 5 удаа нэрсэн болгоор харих юм.
watch me win, then watch me do it again. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны мэдээллийн ивент тэтгэгч Urban Talk. Дэргэд уулзсан чинь өнөөдрийн хамтран ажиллагч Сами гэж байна. Бид бүтэн жил хамтран ажилласан. Үнээр ийдэг гоё хамт олон байдаг ажил амжилт хүсье. Сами гэж нэг юм уу ийдэг хамт олонтой байх юм. Сами гэж гоё юм уу? Сами гэж байна. За тэгээд юу байгаа? Дикс маань хамтарч байгаа. Power Shop маань хамтарч байгаа. Тэгээд бүгдэнд нь шинэ оны шинжлэх баярын үндийг өгье. Ажлын амжилт хүсье. За мөн тэгээ Flirt Podcast найртайгаа 5 удаа нэрсэн. Тэгээ манай өнөөдрийн дугаар болохоор хүрээ даамжлах гэж байгаа. Хүрээ даамжлууд маш амттай хоолтой төвчөө очсон. Тийм учраас таахгүй эсээ татнаар ч юм уу те. Эндээс баяраараа хүрэлцээ хүрээ даамжлах самж үйлчлүүлээрэ гэж хүсье. Урбан Talk-ийн зөвлөгөө нөө 2026 онд гэдэнтэй хамтарч ажиллах байгууллагууд дэвлэнэл биш үү гэж хэлмээрээ. Одоо байгаа хугацаар хацтай нэ. За, гээд өөрөж байна. За, юу юм? Одоо үнэн шинжлэх спешиал болох гоё. Шинжлэх өдөр цаг. Тэр өдөр таваа шинэ өдөр те. Бүгдээ гэжтэй гоё юм. Бууд цатаад гэж байж байгаа. тийм Нэ? Ашгүй гоё юм байна. хүмүүстэй үзэгчтэй ингээд баяр. Бисээ бэкэс сумранд баяуул гээд баяуул гэж одоо нэг цагийн таан явж байгаа те. Нэг цагийн хойно явдаг. Хойно явдаг те. Шинэ арай Устай уустай байдаг те. Тэгээ ер нь нэг цагийн хойно гараад устай байдаг. Тэгээ ер нь тий. Хоолтой Баяуул гэж чинь тий хоол ус тий. яг нөгөө нэг цагийн хойно шинж Хойно шинжээс гаддаг яг гэж. Гэтэ ямар гэсэн нэг усын тэргүүнээ бол үзчихдэг. За бүгдээ За тэгээ бүгдийн шинэ шинжтэй нэг happy birthday амсэг. Учаан гэж шинэ шинжтэй баярыг хүргэж байгаа. Манайда байхгүй ч Ер нь бол тэгээд хүнс хамгийн сайхан зүйлснүүд эрүүл мэндэл. Тэ эрүүл мэнд хамгийн сайхан бүхнийг хүсэж Урбан Talk-ийн муулдаг, зайлдаг, үздэг бүхэнд маш баярлалаа. Аймгийн нүрээ ямар ч хийж. Шинэ оны өдөр За happy new year. За Ганцтай. 4 зочиндоо бас 2026 онд улам илүү амжилттай гараа. Эрүүл мэндийг хүсье. эрүүл инклин Баярлалаа. Та нар яжсэн сайхан удаа насаараа гэр бүлтэй шампанс модод шүү дээ. Тэгээд тэр шампанс өөр дуусахгүй. Гэхдээ би одоо би дуусах шүү дээ. Тэгэхээр хаач баяжхан байхаа хасгарч байгаа шүү дээ. амьдаг чинь. За Би ч үр баяжсан. би баяртай гэж. За тэгээ баяртай шинжтэй баяр. Үзэгчтэй. Бүгдээ эрүүл мэндтэй баяр баталгаа. Бас гоё битээ. Эрүүл. Сарвал. За гоё. Гоё өсөн шүү анах. Хамаг битээ ирж одоо насны хэсэг гоё бит бол хүрсэн. Зүгээр жоохон жинсэн л мэдчүүд дуучих юм. Би бол тэгж байна. за Фитнес шоп руу. Шавар. А яг уу тэгээд 10 жил чи төрөөс олдгүй юм биш. Татчихсан юм билий. хэд үү? 30. Түүх жоохон юм штий. За болоо үлдэх шүү. Гэмэс энэ ч одоо чатуу шүү дээ. Гремикс үү? Татчихсан юм уу? Гэмэс юм аа. Хүүх. Тэгээд 30 л даун гараа тийм үү тийм. Чи бас гот юм жаасан. Би ч үү? Арай батаагүй. 29 тэрэг шаа. Ачаа би на дүүч нь одоо яг борлуулалтын яг сингл эмзэг хүний явахт нь 30 хүрчлээ гэдэг. Би нэг юм 30-д амар гоё нэс. Харин тийм ээ. Ятгүй бүр гоё. Тийм. 10 дошоо дээшээ. Гэтэ хараа дөнгөж 30 хүснээ дараа нэг хэдэн сарын хугацаа шүү дээ тий. Жоо цогцтой орж ирдэг гэсэн юм. Тий нөө өөртөө хэрвээ тэгж хүлээж авдаг бол миний хувьд яг одоо 2005 онд хүрсэн байхгүй юу?
Эхний хэдэн сар нэг 3 сар сэтгэл санаа жоох юмсан. Үгүй 29 дээр унаагүй юу? Тэр усан. Яг 30 дээр унаад сайхан бие суулт хийсэн. би 29 гэлчээ. 29 яг 29 яг хүрдэх төрсөн өдрөөр жоохон сэтгэлээр унаад. Тэгээ 29 яг тэр нөгөө нэг ав өнгөрдөг ш 19. Тэрэн дээр бас нэг жоохон ялч үтсэн даа. Чи маань нэмэр төрдөг. Аа борт нэмэр гэдэг шүү дээ. Гоё өдөр төрд юм бэ тий. Оо мэдгүй би одоо сандуушдаг шүү. Би мөрөөсө санаад яста удахгүй өглөө бас баяжихгүй бол гэж бодоод ер нь марийн тийм хөл юм бодно. За өглөө ойртод энэ хурдан баяжихгүй баларлаа. тийм яг тийм дарамт бай. Би ч юу нэгтэй бэ? Би яг 2001 оны 9 сарын 7 бохгүй 24 дээ. 24. Тийм шүү. 30 муу чаа байсан одоо тийм. 25 чаа байсан. Одоо он гараад 20 гарлаа шүү дээ. Нэг оны машин хүртэл одоо хүмүүс унж байгаа шүү. Тийм. Юу хаалт Хаагач бас ер нь одоо та одоо дүүж шүү дээ. Бид ч юм уу? Энэ ч бас Хоёр нэрэлцээ юм. Нэг хаа гэж бодож байна. Хоёр тавтай юм шүү тэгвэл. Ирэх 26 хүрэх юм байна. Тийм байна тийм. Хоёулаа ер нь жоохон овтой хоёр тий. Амар овт. Би нөгөө нэг хэрэглэнээсээ болж байгаа миний царай бол яач. Ер нь альмагаас ахтаа. Юу айгүй хүн гэсэн. Би дөө багуу тавь. Яагаад байгаа юм бэ чи нөхөр мөхөр чинь хард чинь бөө болно шүү. Би ч жаа хөргөж өг хүүрэхтэй шүү дээ. Бас хөргөж өгмөр л. Асан чинь сонссон хаалаа малгаа бас. Өөр хүн шүү нэр 10 жил сонсч үзсэн тийм. Би бол шууд хэлдэг. Өнөө шүдчихэд үздэг байсан. Би бол нооггүй юм дэрэг. Тийм. Тэгээ үний юм чинь яах юм? Альбомчтай яасан. Академик хэрэлцэн шоу дээр би нэг хэсгийг харсан. Яа, би ноц ингэж хийж болох. Яг хэрэлцэн үү? Тэгсэн. Задгаар шүү. Тэстрийн синтэн бид яг дөнгөж орж ирж байгаа. Та нар ингээд хоолоо хасаад нүүрсээс хасаад тэгэхээр 45 хоног итгэл хийхээр за 20 хийцдэг хоног дээрээс эхлээд эвгүүтэж хэлнэ гэдсэн баггүй. Тэгээ ааш зам маань чинь эвгүүтэж шүү, юу нуухааш болох шүү. Хитэж хамаагүй цогломоор санагдана гэдэг. Амар. Тэгээд би айхуу яриад байгаа тийм юм байхгүй ахмах гэж бодож исэн чинь яг 40 за 20 мэдээж эвгүүлсэн. Тэр өөрөө анзаараагүй. Яг 40 лөө 41 лөө хоног дээр нэр яг цогломоор санагдчихгүй. Энд чамаагүй цоглоо. Өөр тийм яг бод юм лээ. Тэгнэ. Тэгээд нөгөө бид нар өгж байгаа хоолой хэмжээ чинь бас нэг тийм хангалттай. Чи би яг юунаас авч амар юм. Соргоолцны хоол. Тийм үү бодлоход байгаа. Юу? Ингээд би бизнес маар өөрчлөлт орно шүү дээ. Тэр чинь хоолны дэглэн мэдлэн болцсон байх бэлтгэл хийж байгаа. Янз бүр юм байна. Тийм. Тэгээд тусдаа хоолоо идчих чадахгүй хүн чинь амар стрессний тав ятгадаг байхгүй. Тэгээд тэр мөрнээс бас амар шатгаад. Бас чинь нэвтрүүлэг гарч байгаа тий. Тэгээд нэвтрүүлгээр чинь за би яг энийг яаж болох юм болоо да. юу яг юм байна. Тийм. Бүр хараад дууссан ч гэсэн Бас нэг моцтой продюсерүүд байгаа юу? продюсерүүд байгаа. Та нар ингэж болохгүй тэгж болохгүй. Тийм юм ярьж болохгүй юм ярьж болохгүй зөндөө байгаа. Тэгээд яг шоу дээ. Шоу мэддэггүй л дээ. Тэрнээ бас амар тийм би нөгөө автоочын заавар тэмдэлтэй бас дугаар дээр. Ингээд өдөлж байгаа байхгүй юу? Тэгээ эмэгтэй ч ямар амар юм бэ тий? Илүүтэйгээр Үгүй шүү дээ. Намайг ерөөс юмтай муулдаг шүү. Данд ийм ах нар муудаж шүү. Ахын дөө хөлчин жижигхэн байна. Ахын дөө чи хасаг байна. Хаа гэж би зөөдөө тийм үсэ шүү. чи бас нэг ямар ээж хийсэн байлаа. Миний хөл жижигхэн биш. Тэ чин миний хөл бүл чинь амар том шүү дээ. Тэгэж мэхэд жижиг байна. Одоо альмагийн хөлийг хараа миний хөлийг хараа. Эмэгтэй хөлийг хайцаж байна. Энэ хөлийг хараа нөгөө аль том аргадуудаа мэдээд нь шүү дээ. Тэгээ нэг тийм рис хийжсэн. Бэк юу дадан тохоо хийх үү? Гэхдээ би чинь миний цагдаагийн түүхийг та харж үзэх юм бол цэвэр цав цагаа. Бишээ цагдаагийн түүхэд чинь зүгээр юу нь өөрөө юу үзэн юм шүү дээ. Үзэхгүй. Яг нөгөө нэг
эд бэлтгэл тэмцээний бэлтгэл оронгууд яг үзэлчээд эхэлдэг. Хазаа писта гэдэг ч юм уу тий. Муу хасаг масаг эсвэл өчгөн байна маа хүлмөд. Яг очир байх шиг очоод зөө. Чи яах гээд байгаа хөшөө? Чи яах гээд байгаа? Яг ээдэр нэг жоо. Энийг гоё байхгүй. Надад юу гоё гэхэл ингээд хүснээрээ дадгаж байгаа хийж месс ап хийж чадахгүй те. Дадгах юм бол ингэж ярьдаг байхгүй. Гэхгүй. Миний тэрээс ч гэсэн нэг юм загвар шаа. Маач тоо. Аран тэр цааш баатар тийм юм аа сайн. Чүү. Аран. Чи устдахгүй тахтай. Яг гац гэж юм. Гэхдээ амар гоо чөлөөтэй ярьдаг те. Гой залууч. Хүчтэйсгүй тийм байхгүй юм боолгаж байна. Шашли маск тавьчлаа. Аач одоо нөгөө нэг яг амьдч байгаа байсан шүү дээ. Чамтай хамгийн гайгүй. Бид хоёрыг анх танилцах үеийн урдны анхны үеийн ээж бас өөр ээж шүү дээ. Яг л нөгөө нэг бас нөгөө гараа өдөр шүү. Дараа Эгний нэршин даачаад танилцчихсан байхгүй. Би нөгөө баар нь Spark дээр хамгаалагч хийдэг байсан. Эг яг сексээ сандаа хийдэг байсан байхгүй. Тэг орж ирэнгүүт ямар гоё ах вэ, өндөр ах вэ, мах вэ гэж очоо. Тэнгүүд ингээд октод моктод дээр очивол. Яг тийм аа. Стиви ямар гоё ах мах вэ гэж зөндө хардаг байсан. Тэгээ гоё ах шүү дээ. тэгээ яг ихээр нь хийж үг авах гэдэг. Ой яг хүү. чи хичнээн хааган дээр эгдээ ярьдаг авч ирсэн. Би яг авч байгаа. Тэр удаа таасан. Цаач тэр ярьсан хүмүүст нэг юм. Бамина ч яг юу ярьсан. Тийм тэр нүний юм бэ. Би нэг юм харсан байхгүй юу? Гэтэ тийм манли байдал ч бас эмхтэн хүмүүс зарим хүмүүс Ард түмэнд хайцсан. Арай өчрөө байсан. 29 дэвдээ. Хэцүү байхгүй яг тэр. Эги чамаа гоё ярьж шүү энэ. Яг санжиг сүг шүү энэ уусаа. хэцүү байхгүй юу? Цааш гэдэг энэ юм бодохгүй. Үгүй бодохгүй чи санаад байна гэж байхгүй. Бид нар ингээд хаалгацсан эмхтэн хүмүүдэг бичдэг шүү дээ. Бичихвэл тэр нэг арай өөр тэр юм хоёрдог. Тэслээ ингээд чад харахгүй юу? Би чамайг орой өстэй нэ. Өстэй нэ. Шамлалтай орон тавиач. Хүн чи ууцдаг хөөгч юм уу? Нөгөөд нь ингээд өөс яана кэн гэдэг тэгчихсэн байхгүй. Фах макс. Тэгэхээр би за таньдаг хөөгч юм уу гэдгсэн чи. Дөнгөж сая зүгээр авахтаа бичиж үзлээ. Нэрээ би их хүмүүс дуртаахгүй их хүмүүс эсвэл өөрөөс нь жоо дүүн. Тэгээд би хоёр охинтой ихтэй бичихгүй юм. Тэгс чи хоёулаа ээгээдээ хуучин болцдог байсан байв л яг уу. Бүр гуравдах нь хүртэл заяа. Тэгээд би бодсон. Угаасаа ихчнэр хууд угаасаа ээгээ агш гой залуучууд байх юм бол угаасаа тодорхой гэж би тэгээд болж ирсэн. Тэр гурав үдчихэвэл ээгээ үдчихэвэл яг тэр одоо шал өө тэр шиг өөр. Яг эд үе би яг мэддэг. Зүгээр чамаа destroy юм. Би хэцүү байлээ. Би одоо яг манус тэгсэн бол хэцүү байхгүй. Би одоо нэг танихгүй юм лээ. Би ч орой destroy таг юм. Тайлбар чи. Тэнгүү нөгөө октод амар дуртай байдаг шээ тий. Тэнгүү чин нөгөө нэг арх ухаараа нөгөө нэг хамтаа уулыг адилхан болдог гэдэг нөгөө нэг ааврыг авдаг. Би нэг удаа яг хамт ууж байгаа тэгж амсуулж байгаа байхгүй юу? Хашуун болоо. Ой би нэг шиг. Ой тий яа. Андора дайта тест. Би яг тийм байсан шүү. Орж ирээд хоймор цуугаал те. Оо чи эзээ. Фагири хатмаа. Тэцүү хэд бэкмак байсан юм шүү дээ. Ханаа даяа цууштай. Тийм. Нөгөө цааш уулын хүн яг юм зөөл яг юм хүн баг. Тэгээ анаа мөн нөгөө яриад инээжсэн байна.
Пистач. Юустэй суулгаад байгаа юм бэ? Барин гахтээ суулгах нь шүү дээ. За. Таас дээр яг ингээд найз болохоор сэтгэл сайтай байхгүй. Яг нэг бацдаг. Тэр нэг мэдгүй хүмүүс анх хийсэн үг бол заа гэдэг. Би нэг ганц нэг хэрүүлж болохоор өөдсөө хэрүүлэх байхгүй. Пүүтэл нэг өгсөрөө өөдөөс хаваа гэдэг. Чи яг тэр яа гэдэг. Хийх үг гоц би өөдсөө хэрүүлж. Чи ингэж байгаа юм уу те гэж тэгэхээр тэгж хэлсэн чи. Яндаа. Мангар акт авт. Юу цан зохор гэж. Яг өөрөө. Sorry. Yes, you. Бай. Яндистэй Таакайс янзэрс. Таакайг хоорд нэмэр гоё штэ. Загуу цаачаад тест. Янзэг гарчихсан. Таакай контент болох байсан шүү. Яасан. Нөгөө өстрийн карьер яа. Өстөр ээж байгаа нь чи доор комментээр наалаа шүү. Аа. Тэг сүүл хизээ орлоо. Нилээ орж иж юм шүү. Энгийн сүүлд орж чинь жилийн өмнө 2 жил юм орсон юм аа. Стик комментээр наалсан юм аа. Арайг удаа устдаг гэсэн. Таакайгоо. Тий, таакай баг амжилтаас арч барьж. Хэцүү юм. Ваа, танаа комментээс арай гэсэн. Би марг ажлаа байлмаар гэсэн. Таакай тасалгүй юм шүү дээ. Радио гэдэг шүү. Харин тий. Юу асаа цайм шиг зэрэг. Хараа авах хэрэгтэй шүү. Маа. Яа, ханууч юм бол ингээд гэж аваад шүү дээ. Би үлсэл мөрөж шүү. Алмадаа самар мамар өгчөөд байгаа юм. Бүр юм Зүгэл аавка ч бүр юм гэлээ. Тэгээ яаж ярьсан. Битүү ярьж ярьсан. Чи энэ юу гэж бодож байна? Ингэж шат. Мэж мань яа. Змайжта. Ингэж үгтэй Өөр хам суулсан шүү дээ. Битүү юу гэж бодож ингээд ингээд сонсож байгаа. Тэгтээ ингээ манчих гэдэг юм. Өөдөөс. Баяр. Юу ордон тактер чиг онцгой хүмүүс их бол эги дака тэгээ ханаа амраа ч юм бол янз амраа маш их юм устгал гэж би устгав. Тэгээ цааш тэгээд энийг ярин зөө. Бүхэн баяр. чи дараа санаа зовоош. Ар амьдралаа яриад шинийг устгахгүй яах юм бэ байжлаа. Тэгэхээр бас хэцүү байгаад байгаа. Тэгээ би тэрийг устгахгүй. Sorry яхаа. Ер нь бол ингээд амраа онцгой хамаагүй яриад тэгээ яг нөгөө нэг яг ордон токийг утгаар нь байлгаад бүх ийм дуусгах юм. Тэгээ амар шаардлагатай биш үү? Тэгээ яриад биш үү? Онцгой болох гэдэг яг нэг өөрийнхөө дугаарыг спешиал болох гэдэг. Жишээс нь бүлэг гэхээр болоод байгаа юм. Тэгээ яаж Айгуу гоё ярьж шүү ингээд. Өш. Миний чинь тавтахад нөгөө учрал урбан тогтоо орж гэж. Мөнгө өгөхгүй арай л гурай стаа шүү тий. Надад хэлэх гэж. Нэг тийм өөртөө заавч нэг юу хэрэгтэй. Хүчтэй хэрэгтэй. Гоё стаа шүү. Сая тэр яг тэр яа. Би хоёр шууд ордон токийг сүүл рүү өрсөн чинь. Тэр маань ч яах вэ шээ. Тэр би зүрсийн даяшсан. Хүн нь өөрөө тийм ээ. Уусаа тийм тий. Уусаа айгуу гоё. Ханаа арай гайгүй. Амраа эцтэй яг харьцаар яг бодит үнтэй харьцаад байгаа юм мэдэгдэх байхгүй. Яг бодит ийм хүмүүс яг ийм эсвэл ингээд нэг юм өглөө хөшиг нэгээд Угаасаа л тийм юм. харин угаасаа тийм гэдгийг заримдаа ойлгох. Гэхдээ ингээд Жүжигч юм шиг санагдаад байна уу? хаяа ингээд клап таар штэ. Ингэж Юу юм миний найз ой тий ирж байгаарай мэрж байгаарай гэх. Тэгснэ ингээд яг хөө бас юм балгатай засаад байгаа. Тэгээд сэнсэр нэмэр ингээд тоглоод байгаа мэдхгүй яагаад байгаа мэдхгүй юм дандаа хэлж байгаа чи тэнгүүд яг хамаа яг жинхнэрээ байгаад нөө бодлогоо байгаад үгүй мэдхий байж таа. Амрах гоё хүн байлээ. Маазра зарим ихдэг шүү дээ.
Тэгвэл тэр хүний ихтэй байгаа үгүн мэддэхгүй. Ийм ч одоо баг үе мөлтөрсөн дүү шүү. Тэгчих ч. Манийхаа амраалахгүй зөө. Кичний үе мөлтөрс баг 14 ах баг 20 дүү юм уу ааш. Мэдгүй баг нэг тиймэрхүү те. 18 13 4 дүү те. Харин баг үе мөлтөрсөн юм шиг гэнэ. Хөшөө ингээд яриад байдаг ах чивээ дүү чивээ гүнсбэй. Зарим нэг 2 насны зүрүүн дээр те. 1-2 насны зүрүүн агаа гэж. Би сайн нэрээ одоо манай сандаа бол надад үе штэ. Агаа. Сая 2-3 он юм мэтлээ. Би нэг залуу жид гарan таар явцсан байхгүй. Тэгээд сая сүүл би нэг юм ирүүл явж цааш тасраа та модалцаа тэр би чаа ядаргатай юм гэсэн. Чи гэлээ мэдлээ. Ямар гоё. Тэгээд би оны надад мэд хэрүүлсэн чи гоё. Дүү wedi. Би жил гарan таар явцсан. Одоо би тааргүй нь. Одоо би таарахаар ирсэн гэж байна. Хоёул таар явцсан. Нэг оных юм байна. Одоо чи болё. Тэгээд таачгүй дээ. Гоё юм шүү. Тэр одоо дүү тэр одоо хүн намайг харлаа. Чи юу баярлалтай шүү дээ. Ахын дүү мөг бол гоё шүү. Өнөөдөр сүүлийн хэдэн жил ер нь сүүлийн баг 4-5 жил лаб ороод ер нь ингээл бүх хүний л яг ахаад байгаа шүү. Надаас өмөр дээр надаас ахын юусоо байхгүй байхгүй. Кампани тоолох үзвэ. Тийм дээ. Тэдтэй ямар гоё вэ? Аа нөгөө хоолцны агштай. Ямар том болцсон бэ гэж. Хүүхдийг асууж шүү. Ямар хүүхдүүдтэй шүү. Гэхдээ чи том болцсон байж. Чи нэг гомдох байсан. Одоо ч би чүрлээ шүү. Одоо гомдох. Өөртөө жартаа санааш. Таач нэр гэрмэд татуулсан тест. Чичаа би рүү яваад арцсан. Бишээ дээр цаагаар бичлэг нэг ажил дээр нөгөө би яваад. Бидээ төрөхгүй. Би яг нөгөө ажлын бэст ашиглаад VIP-г нөт авчихгүй юу? Энэ хоёрыг фэйз олгоо оролцсон. Яг үндэ VIP 5 бэсиг нэлээ. Охоохтэй юм. Сая энэ жил ер нь ингээ сингитгэж ч юм уу хамгийн гоё тоглолт юу? 2025. Нэр энэ нэвтрүүлгийн асуудал ойлгож байгаа. Энэ гүршин ер нь энэ жилиг ингээ нийт базаад одоо өөрсдөө ч яг юм онцлох юм тохиолдсон зүйл мөл ч юм уу тэрийг нэг дурдвал. Радио хэлсэн. Тэ? Хаа. Тий. Онцлог би амар хайсан заяа. Би чинь тийм амар тарган биш. Тарган марган биш. Тарган марган биш тий. Би анухаас салтны чиний залхаар би амар хайсан. Ори. Тэгээд баасан. Тэгээд угсаа адуулхан мэдчихсэн дөө. Чиний хүн орж ирсэнс дөрөв хүүхэдтэй бүгд яг тийм ээж оруулахгүй байлээ. Бүгдээрээ тийм мэдчихсэн. Гэтэ амар гоё тийм шинэ юм сурсан өөрийгөө яг нэг next level хавсан. Би хизээч тийм рүү бол тэгээ Бу наадгүй зацнаа шинэ үү? Чи яасан? зөвхөн зөвхөн хүн биш яахгүй. Гүйлтийн зам дээр залхаад юм те. Тэр нэг олон таныг төхөөрөмжийг хараад тэгээд хизээч хий гэдэгсэл төрөхгүй. Одоо миний дүүд суулцаа. Тэгж аа. Чи өөрөөсөө гэж байгаа. Гэж мэгаш. Тэр бас нэг жимээр нийс фитнес гэхгүй манад явдаа тийм. Би хэд одоо харьцааг байна танихгүй болохоор өнөөдөр очиод нөхөр танилцаас өөр авахгүй байсан тийм. Өөр хийдэг. Тэгээ найзад одоо гинэ тийм явах уу? Ер нь бодтой төлж өгөхгүй тийм. Бараг тэгж ярих гэдэг юм чи. Ийс хойлоо гоё. Бай гоо. Тий янз юм. Оо энэ жил үнэхээр миний жил орсон юм уу мэдгүй заяа. Манай миний жил орж байгаа гэсэн. Тий. Тэгээ би өөр нь ер нь надад гоё юм бол ооч гахта 3 саалбар зэрэг нээсэн надад амар гоё санагдсан. Гоё хичээнгүй байсан. Бас би гоё бензэ бас зарч чадсан амар гоё үйл явдал байсан. Бүтэн бенз гэдэг үү?
Мэдгүй тийм гэсэн баха. Ямар ч гэсэн 17 онд орчихсон бензэсээ. Ямар ч гэсэн тэгсэн шүү. Бүгдээ гоха. Тэр хитрхи байд болохоор на гэдэг Вандибогийн бичтгэн дээр орсон байсан цэнхэр байж. Ийх таасах шүү. Тэр купе загвартай. Тэрийг зарсан 10 сая төгрөг алтад зарсан. Гэхдээ тэр бол миний амьдралдаа хийсэн хамгийн гол зөв сонголт байсан. Би бол тэрийг гоё гэж таашааж хэлдэг. Тэрийг зарсан яа зөв сонголт гэдэг. Яг тий. Бизнес зарагдахгүйсэн. Бизнес Зааж юу гэж бодох. Авч байгаа хүн угаас ямар ч асуудал байхгүй. Тэр угаасаа бенз чинь алдагдaltaй зарагддсан байлээ. Тэгээ хурднаггүй. Зөв миний зөв өрүүлтэйсэн. Асуудал байхгүй бүх юм. Зөв нөгөө нэг хугацааны амар уртаар үнэт барь зардаг. Гэтэ энэ бол тэр миний хамгийн зөв сонголт байсан шүү. Дүүнер машин авч байгаа бол бикинийх яраарэ. Тэгэхээр бизнесээ хий. Тэ түмэн ах шиг гоё бизнесээ, учирлах шиг гоё бизнесээ, ер нь бизнес хий. Тэгэхгүй бол ажлаасаа гараад мөнгөхгүй бол тэгэл бензинээ даахгүй штэ гайс. Тэрийг л ойлгох хэрэгтэй. Одоо тэгээ хичтэй одоо бенз унж байгаа хүмүүсээ 92 хийгээд машинууд таг гэж би чек насч 95 чинь багада 150 сая төгрөг. Тэр чинь 24-т зөвхөн Гокугаас цалинждаг хүнд бол бас чанга байсан баг. Тэгээ Гокугаас гарсан чинь миний байдал хэцүүдчихэж байгаа юм чинь. Одоо ер нь бол Гокугаас гарсан байгаа. Очооч явахтай хайртай. Тэгээ нөгөө яг эргэжтэй хүмүүс байна да тэр чинь нэг эргэжтэйчүүд байна шүү дээ. тэгээд Яатар гар. Тэгээ ер нь бол тэр хамаад гой зөв тохиолдлээсэн. Хүнд жил бол. Тий үнэн. Ер нь хүнд жил. Могоо жил энэ айгүй хүнд жил болсон. за Олон хүмүүсээ алдлаа. Яг тийм гоё юм одоо нөгөө тэр нь бодогдохгүй. олон хүмүүс алдлаа гэдэг. Тэгээд ойр дотных их өөд боллоо хөө. Тэнгүүт ч одоо тиймэрхүү юм боддгүй мэн. Тэгээд нөгөө бизнес нэтрэгээ тэгээд тэрнээс ч гэсэн их тийм бодогддгүй юм билий. Тэгээд тэгээд болох л үлгүүстэй. Өртөө тэгэл амьдрчлаа ямаа бүгдээр л өртөв ч. Тэгээд ажлаа игээл. Тэр энэ ирчиж гоё. Одоо тэгээд жил орж юм шиг. Яах юм баг мэдгүй одоо. Жил орол хот юм Аа байна. жил орж чинь одоо тэгээд хэцүү юм болох нь дээ. Бас дахиад нэг жил зовох нь дээ гэж. Тэгээд одоо мэдгүй ээ. Яа. Зүгээр яхаа. Сайн хүн юм чинь гоё шахах. Тиймэрхүү Ажил хэрэгчтэй. тэгээд ажиллаа л тэгэл одоо. Яах вэ тэгэл би стак шах. Яавал гэжтэй тэгэл өгчихгүй л Тэр яг бүгдээ дийж дээд шүү. Та лабын цэгт болчихвол лаб. оо Той үйл ажиллагаа. тийм заа Амар ажил хүн ч бусад хүмүүсийн төлөө санаа зовох тийм зүйл одоо яг үнэн л таа. бодсон. Ашиг хятад. Америк чипс. маа миний хувьд тийм онцгой нэг тийм амжилт ерөөсөө юуж байсангүй. Бас нэг хэвэл явлаа. Нэг юм бодсон чинь одоо манай би ч нэг хүүтэй байхгүй. Манай хүү энэ жил нэг бас нэг жоохон яа амжилт боллоо. Тэр нь юу вэ гэхээр манай хүн чинь бид нар чинь хамт амьддаг юм чинь өө эмээг өөх. Өө эмээг зөөлөх юм басаа өөх. Тэгээ миний багнаас ч жоохон өөр байхгүй. Жоохон зөөлхөн юм даруухан кики тэгээд нөгөө ангийнхан жоохон нөлөөлөх гэдэг. Тэгээд нэр хүн жоохон байхгүй байсан. Энэ жил тэгээ дууны тэмцээнд ороод шин сургуульд ороод 2 жил болж байгаа юм л та. Тэгээд ерөнхийдөө ер нь бол шинэ од гэдэг шиг ангитай сургууль анги биш бүр сургууль даяараа ер нь бол нэр алдрын төвлөө өөрийгөө нээлээ. Вау. тэр бол ямар ч бизнес мөнгө төрнөөс илүү байлаа. Тэгээд тэрний гой санагдлаа. Тэгээд яг тэр дуулж яхад нь тий шүтсэн. Би хүүгэж өөрөө тэгдэг боломж. Гарч ирээд тэр яг өөрийн яг бодсон юм тесрлээ. Тэгээд өөрөө яг тийм бас авьяас нь байна гэж хэлээ. Гарч ирээд үхэн читгийг нөгөө сургуулийнхаа бүгдийн нөгөөхдөө хатаал. Тэр бүр юм онцгой хөвгөлд нэг болчих жоох. Тэгээд дуулж муулаад тэгэл буусан. Тэгэл хүүдээ минь төрүүлж амжаагүй сургуулийнхан бүжиж аваад бүгд дээдлийн ангийнхан нөгөө залуучууд манай хүүч одоо 12 сая сүрч бүргэж байгаа. Тэгсэн чинь дээдлийн ангийнхан бүгд арай нэг том болсон 13 мөр 12 дэх. Гоё байл шүү бро. Бүгд ингээл. Яа гэж тийм. Яа гэж хаач ангийнхан хамгийн өөр гоохгүй. Тэр мөрөнд хаач тавцсан. 100 мөр авах. Энэ тэр хандлага бүр хамгийн гойс. Миний хөө нэг юм өөр одоо нэг өөр юунд дооч чинь те амьдралын нэг юм өөр юу нэгд чинь тийнейж нас удахгүй боллоо
Тэр энэ баталтай гоё авч юм би зүгээр харсан. Тэгээ би тэрүүгээр амар багсан. Тэр бол миний яг энэ жилдээч миний амьдралын яг онцгой зүйлүүдийн нэг байлаа гэж би бол харсан. Тэгээ би уцалдаахын хүүхдийн тэр биш рилс мэрээс үздэг байхгүй гэртээ сүнаач мөнөөд тий. Тэр дүүнэртэй ханд чилээ уцалдаахын хүүхд 16-наас хүрэнгүүд над дээр явна заяа. Тэгээ манай дүүг дээр гэх юм бол та нар бэхийг уурлуулж байгаа гэсэн. Олон ах нартай шүү тий. Олон ах нартай шүү. Тэгээ та бүхэн хараарай. Миний дүү хайртай шүү. Ах нь 16 өгөр чи бэлэн байж хоёлаа муу хөтлөж тоглож шүү дээ. Аттай тосны хаяа юм ярил яг өвөө эмээтэй юм ярина. Тэгээ нөгөө болохгүй юм ангийнхан дээлэх юм бол өвөө эмээтэй ховолцдог. Наад хэлээр ер нь ангийнх намаа ингэж байна. Намаа өөр юм гэдэг. Би ингэж ингэ тэр нь гэхдээ ингэ би зүгээр шүү дээ миний хөгж байгаа надад татаж байгаа юм уу гэсэн. Тэгээ би ямар аав нь өөр байлаа шүү дээ. Чи юм болтолтой юм шүү дээ гэж шүү дээ. Ингээ бодож исэн тэр бүх юмыг ер нь бол хайрс одоо тэр дуулсан үеэс хойш тэмүүгээ шал өгөх. Тэгэхээр наад хэлсэн шүү дээ. Оо наад миний үед над руу жоог мог гэж намайг хийж. Өөртөө хэлж байна. Вау. Яг эцэг хүний зарлал баг яг юм хүүтэй. Тэгмэд би тэрэнд бүр үлгэж аваад чээс амар их юм аа. Аав болно шүү. Ээж байна уу? Гэс аав болмоор санагдчих. Ээж байна уу? Над руу холбогдоор 94 42 02 34 микро шууд ажилдаа орё. Ахаад нэг 2 3 хатгаад явна. Аав болмоор санагддаг шүү дээ. Хин одоо чи сингл уу? Би юу? Single shot. Сингл үнэтгэхгүй л байна. Ер нь компликейт үү? Зүгээр хэлж байгаа л чиглэлээр явж байгаа. Тэгэхээр яг бас спессор хоёр би гэж шийдсэн. Чи ч одоо яаж хэлдэг? Юу ингэ за тэрийг хэлээд яваа. Хойлоо ярьж байгаа нэхлгүй ихлийг л ихсэн үстэй. Гэхдээ яг хөө харьцах төвшөнд явж байгаа гэх юм уу? Тань манай ингээд мэддэгдэн шүү дээ. За окей болж юм да гэдэг. Тиймэрхүү байдлаар. Энэ жил яг хангийн онцлуулж байгаа. Одоо энд ингээд сууж байгаа юм болоо. Би мэдээдсэн юм аа. Бэлэр. Надаас суух хөхөр онцлог байсан. Шинжлэлийн гамхалуу гэдэг шиг өстой. Латрын шаачинта заа. Ийм юм биш дээ чи. Гэхдээ ямар сайд ийм нэг юм энэ зөв нөлөөлөл юм уу буруу нөлөөлөл юм мэдэхгүй л да. Одоо ингээд найс нөх зарим хүмүүсээс ингээд pop гэдэг юм дээр. Гэтэ энэ ингээд яаж ч тарин үйлчлэгийг л одоо жишээ нь шаавш манай завхаа ингээд янз бүрийн юм ярьж байгаа. Хамгийн худлаа бис та нар юу мэдэхгүй гэл юм. Юу юм бэ? Сайхан худлаа гэж хэлдэг бис тал юм худлаа та. Тэгвэл тэр үедээ ингээд өнгөж байгаа ч гэсэн Дараа нь яг бодсон чи сайхан худлаа гэж хүн хэлэхээ би болцсон байна. Тэгээ маш олон хүний дэрэг хэлсэн мэт тий. За би нэг Өчиг тэгэл энэ жил айгуул гоё жил болсон. pop core ярь шүү. Би pop. Уул шоунд орсон тийм ээ. Тий айгуул би олон хөдөлгөөнтэй тий зөндөө олон тоглолт дээр ажилласан. Ер нь DI видео магазин гэдэг шинэ хамт олонтой болоо. Би ч 10 жил тоглож ирсэн шүү дээ. Галт тоон. Энэ жил би ингэж гадуур ингэж тий нэг галт өдөржингөө ажиллаж байсан бол гадуур ажиллаж тий. Олон ч үгүй бастай. Одоо самбартаа орж ажиллаад ер нь айгуу тийм челленж хийсэн айгуу тийм сэргийг гоёлж идэв. Энэ бол бас яг амьдралын одоо ингээд нэг хинтгэн зүйл үздэг бол нэг зинхэл байж. Тулсан жойд болсон тийм ээ. Өөрөө хийгээд ер нь одоо аваараа яг нэг жил болж байгаа. Тийм. Тийм үү. Энэ урд тоглож ороод тэгээд онцгой болох юм. Амцгаа болон даа. Бадган. Байн фансайд. Гэхдээ ингээд олон жил багтмал хийгээд ингээд аюухдын өөрийн гэсэн үзэгчтэй болоод тэгээд дээрээс спонсорууд олоод бүр ингэ шатлаа гэж байна. тэгж яах гэж Яг шалцгаар хадаа сууж чадхаар бай. Сая бид Японд нэг коммент лабын тоглолтод одоо автор пари. Сна хоёр гэж таа шүнжэнгөө зовсон. Яатсан бэ өөр Би хөр урбан тоогт чи өөрийнхөө бай. Чи өөрийнхөө байх бол танихгүй хоёр факто. Та гарын зүгээр тэр хоёрыг чи хизээч ахиж фактыг одоо бодол би юу яахаар вэ те. За чи за. Ер нь өөрийнхөө хэлээ яа мэж гэж ах. Намайг аваа явчихгүй. За. чи юу хөхтүүдээ Тэгэхээр ер нь надад 2024 бадад хэлэх тийм ээ манай төлөвийг үздэг модтой сайдаг айгуу олон жил 6 тааш үзэж байгаа бүгд маш их баярлалаа. Тэгээд 2026 онд
шинээр уулзцгаая. Энэ удаагийн манай дугаар маань энэ үрээд өндөрлөө. Тэгээд 2026 онд уулзцгаая. Үргэлжлүүлсэн 26 онд энэ уцаа өссөн. 2026 онд дөөр хугацаах юм. Тэгээд тушаамаш баяртай манай Power Shop-ийн хамтаатнаас ийм гоё бэлгийг За баярлалаа. Зөө гэж. За. Би Power Shop байг бэлэг өгнө. Өмнөх бэлэг нь ашиглаж чадаагүй байгаа ч нөө. За баярлалаа. За шопинг дээр USB дээр амар сайн шүү дээ. Би шинэ жилийн бэлгээ Одоо тэр гэж байгаа. Юунаас сайн мэдээ тий. Оо арх. Yes baby. Тэгээ сартаа нэг биш жилдээ нэг л удаж. Оо би маусгүй болсон байсан шүү дээ. Дахиад CEO. Баярлалаа Power Shop. За бас юу зүгээр ах нэг. найруулаагүй. Найруулаагүй нэг Гэхдээ Монгол ярих юм уу? Үгүй мэдгүй энэ дээр хаа. спайр битээ мэдгүй масан. За тэгвэл акцент. Энэ ихтэй ямар гоё ярих вэ? Надаа яа би энэ бүлэг гэдэг шүү дээ. Айгуу зөөлж гэх байна. Баярлалаа. Их амар зүйл юм билээ тий. Шинсэрэг маань Баярын ширээндэр. Үгүй өөр. За очоод аав нөхдүүдтэй шинжлэх тусдын өгнө. Энэ шинжилгээ хийж байгаа. Тэгээд ивчил одоо шинэ аав болох юм. За энэ яг 12 сард яг осод ихтэй ийм хэсэгтэй шүү дээ. хаагаар гараа гоо шүү. Ануу ахын маргааш шаардсныг нэрээ та дөрөв хараад бүр. Йоо өмнөөс нь бүр ингэ зовоод ямар муухай гэж шишгээр. Ингээд дөрөв шаарддаг манай ануу ахын. Үнээр аим шиг. Би нэг ойд нэг шалтыг гэж бодоод. Нэг саахан бүр нэг шалбаатлаа. Гэтэ би хаавдууд аягүй хэцүү. Бас чадна. Хипхоптой арих. Тэг амар ууч юм. Үгүй тэртэй угаар би ингээд нэг юм зодоосхой. За Дунд наа. Шүү дээ юм. Тэгээд хоёр удаа хипхоптой ууж үзтээ. хоёулын зод байсан. Хоёрын бүнгээс Даан сайнаад байна. ашиг шиг. Дими Бараг лимит хийхдээ уус юм шүү. лимит гайгүй профессыг. Тийм үү. Түүжээр нэг вайн майн ер нь Ер нь бол лимит нэлээд ажгүй профессыг. Одоо ямар гэдэг. Ер нь яг юм би ч урлуу биш дээ нэг юм. Ахнаар л Тэгвэл хүндээ яг урлагийнхантай гоохаар гэл. Яач гэсэн. байглаасаа уугаад ирэхлээр нэг урлагийнх нь юм гарч ирдэг юм болов. Нохоо үннийхээ атмосфертэй адилхан болоод байгаа. Тэнгүүд одоо жишээ нь хануудаа бол яг хануу шиг л биш. Хоёул хүн зодуулах юм бол шат. Нэргис. Адматаа уунж тий. Адматаа ус маргааш нүүр жижиг юм байна. Сэн байцгаана уу? Модны яриа нэвтрүүлэг маань хийцээ. That's okay. Тэгээд аваад баярлалаа. Бүгд ч наа сайн шатыг уусгацгаа. Их чаач. Заавалтай. Хичээлээ уусаа шинжилгээ мэд. Бүгд ирдэг юм бэ? Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.